오자. 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 젠. 자, баярлалаа ивэл дээ. Монгол улсын соёлын төвийн ажилтан болсон. Яа, баяр үрги. Юу боллоо? Чи өөрөө мэдэхгүй юм уу нэрнгээсээ? Бэжараа сая бичээгүй байсан биш үү? Оо. Шааш гэдэг. Бэлээч. Өөр амир хэрэггүй. Нэр. Яг одоо бичиж хэлээ. Сайн байцгаана. Амир юм бэ ёо. За энэ өмнөх хэсгийг бол одоо оруулах ах уу? Тэг байх. За ийц түрүүн бол би зөндөө олон баярлаа гэж хэлсэн байгаа шүү. Одоо шууд за ивэл дээ баяр үргье. За баярлаа. Начим хороо орчлоо нэ. Хэдэл. Амир гинти мэдээ байсан. Яасан чи өөрөө нэрнгэсэн мэдэхгүй юм уу? Тэр доор нэг тийм комент лээ шүү. Өөрөө мэдээгүй байсан байлээ шүү гэсэн. Үгүй мэдчихсэн. Тийм ч юм гэж байгаа юм шиг нэрээ. Зөвлөг зарлсныг мэдээг байсан. Хүй. Гэтэ ерөөсөө тэгэж нэрээ баярлж үзээгүй юм бэлээ. Нэг охин биччихсэн шүү дээ. Соёлын төвийн ажилтаа авлаа гэсэн мэдээнд ерөөсөө огт ингэж баярлж үзээгүй юм байна гэжсэн шүү дээ. Яг тэрэн шиг хүмүүс авч л идэв ингэж бодсон байсан чинь яг энэ юм өөрийн найз мэ завхаар зэрэг бас өөр мэдрэмж юм байна. Тийм байлээ. Ер нь бол нэг тийм гойд бол мэдрэмж төрж илээ. Сайхан байлаа. Нэг илүү урам ороод нэг цаашаа өргөжлөж өшөө хичээ гэсэн тийм бол мэдрэмж бол байгаа. Тий. Харин тэгэл жоохон бахт ээж нанд ярьдаг байсан хгүй. Ээж нь ингээл соёлын төрлийн ажилтан болоод ингээл юм хэлжсэн энэ тэгэл. Тэгэл би боддог л байсан. Вау. Бас л кул байна да гэл. Тийм. Тэгэхээр бас нэг талаараа гоё байна. Nice. Яг тэг яаж ингээд юу медаль аваад медаль гэтэл энэ ч медаль гэхгүй шүү дээ. Шагнал аваад ингээд цол уу? Тий. Цол авсан. Авлаа гэж тэгсэн чинь яг анхны сэтгэл яг яасан. Гоёс. Ер нь тэгээд mixed feeling гэх юм уу да төрхтөө. Нэг талаасаа бодоход л яасан юм боллоо гэд нөгөө талаасаа болохоор бас окей одоо улам илүү хичээх ёстой гэсэн тийм бас тийм нэг мэдрэмж төрдөг юм байлаа. Тийм дараагийн одоо ингээд амжилтуудыг биелэхийн тулд улам л их одоо хичээж юм хийх ёстой гэсэн тийм төрлийн мэдрэмж бол төрсөн. Тэгэхээр бас нэг талаасаа ингээд одоо нэг тийм тайвширч одоо юм нэг амжилтанд хүрлээ гэсэн тийм мэдрэмж. Нөгөө талаас болохоор бас дараагийнхаа юм дээр илүү хичээх хэрэгтэй байна гэсэн тийм хариуцлага ч юм уу тиймэрхүү төрлийн юм бол төрдөг юм байлээ. Дарамт болсон юм шүү. Бараг шагнуулсан юм шиг. Йоо одоо заартал юм ихгүй болохгүй нэ гэд дарамтлуулаад байгаа шүү. Ер нь жоохон бас тийм прешэр одоо за монголоор дарамт гэж хэлэхээр юу санагдаад байна. Нэг тийм нэг сөрөг юм шиг. Тийм англиар pressure гэхлээрээ бас арай жоо илүү тийм хүнд үг биш юм шиг санагдаж байна. Тэгээд надад нэг тийм одоо эерэг pressure ирсэн гэж гэх юм уу да. Тийм төрлөл одоо тайлбарлах юм байна. Эерэг дарамтаа. Эерэг дарамт тийм. Монголын маш шагналууд шиг хэцүү штэ. Өгчж болдгоо авчиж болдгоо. Өгснийн чи яахаар ийм хүнд өгд ингээл авсны чи яасан гэж авсан ингээл. Яг хэцүү штэ. Тэгээдсэн чи маа сонсогч нар амар баярлсан байл. Үу ямар юм бэ? Маа ивэл авсан байл. Баярлаа. Тэгээ нэг доор нь юу исэн гэж авсан гэдгсэн чинь уул нь нээж нэг бичсэн бил зөндөө олон кино тоглосон бил штэ. Бид нар нөгөө зүүдэн дээрсэн хонгорхон ижилгээ ганц юм яриадсэн чинь бүр амар олон кино болж штэ. Хэд хэдэн кино тоглосон. Тий, хэд хэдэн кино тоглоод кино минь интерпретационл хийж ирээд энэгээр гаргаж ирсэн шүү дээ. Юу одоо нөгөө гавьяатын найрмэр гэж стагийн найр хизээвэ. Одоо бүүм стагийн найр хизээвэ. Нөгөө гавьят авсан хүмүүс чинь нөгөө шагнал аваад шууд өрөнд ордог гэдэг чинь найр их гэж амар том найр их хэвээр. Тий. Тэр чинь ингэ шагнал чинь дагаад мөнгө ирдэг. Мөнгө ирсэн үү? Мөнгө ирээгүй шүү дээ, тий. Шагнал дагаад мөнгө ирдэг юм байна тэр чинь. Байхгүй. Тэгээд тий. Өөрөө шууд ингээд өрөнд ороод тусдаг шин. Үгүй найр нь өөрөө өөрийгөө фонд хийдэг. Яг гэвэл окей найраа
чинь жоо рисктэй. Найраа хийн штэ те. Найр хийхдээ бол мөнгө зарна. Найранд чи ирсэн хүмүүс нүг бэлэг өгдөг. Бэлэг нь болохоор тогтоотой мөнгө өгдөг байхгүй юу? Тэгээд тэр яг хөрөмшиг юм биш үү? Яг бэлэгний мөнгө нь зарсан зардлаас чи өндөр байна уу? Эсвэл яг таарах нь гэсэн тийм юу байдаг юм лээ. Гэтэ ер нь их олон хүмүүсүүд энэ хангалттай үрж ирэх юм бол ер нь тэгэл зардлаа барыг нөхдөг юм шиг байл шүү дээ миний ялгуудаагаар. За энэ дээр бол зоолттой заяа нэг юм хэлэх байсан сая. Найзаа тэгээ ингээ бөөнөрөө ингээ цуглаа гоё хатгах чи яваагаа тэгж мэгж яагаад гэ. Яг нэг тийм хөргөн жимплөөр марж ирэх байсан баха. Нэр амар яагаад гэдэг. Жидигээл орж ирсэн. Идэлтэй идэл та очил таа л гэх. Юу. Хүй харьцуулж байгаа юм биш шүү заяа. Оц таавлуу. Би одоо гэсэн чинь. Би яасан гэж явах юм жигнэсээ. Юу гэсэн чи чинь амар харин авч мохор исэн юм биш үү? Хамтаг дууч чинь бүгдээрээ л аваад иддэг үстэй чамд яагаад өгөөгүй юм? Мэдгүй бид нар тэгээд нөгөө энтэнд хүн амтантай тэгэж тийм нөгөө тэр одоо энэ чинь тодорхойлно шүү дээ. Хин нэг нь тодорхойлно шүү дээ. Тэг бид нар яг тэгж нэг хүн одоо нөгөө энтэнд харьяалагдаж юу яадаг байсан болохоор тодорхойлуулах хүмүүстэй хамт ойр дотн байгааг болгож тийм үү мэдгүй. Хин нэг нь тодорхойлж өгөх хүмүүстэй л ойр байгааг баг. Одоо жишээ тодорхойлоод өгье да. Продакшн байгуулад тодорхойлцоо ч. Тэр чинь соёлын яам хин нэгэн байгууллага тодорхойлсны дагуу тэгж шагнал өгдөг гэж би ойлгосон шүү дээ. Одоо жишээ тийм шүү лээ. Соёлын одоо драмын театр ч юм уу гэх мэтчлэн тиймэрхүү одоо кино үйлдвэрлэгч мэдгүй бидний тиймэрхүү байгууллагууд л тодорхойлд юм гэж ойлгосон. Тэгээд тухайн үед бид нэр уусаа тийм тодорхойлж өгөх хүмүүстэй тийм ойр байгааг болох. За. Тэгвэл тэгж уусаа бид нар ерөөсө толгоонд орж байгаагүй. Бидний став юм аа гэж ерөөсө толгоонд орж байгаа. Гэхдээ хамгийн ихэнд хин ставчлаа нэг хамтлаг авцсан юм аа. Тэгээд идэр ингээд ставч болж байгаа юм уу гэж бодож ирсэн. Тэгээд тухайд тэгээд зурсыг л өнгөрчихсөн. Түнсэл за энийг чи авчи гэж бодож байгаа. Гэхдээ нэг удаа залуучуудын ямар шагнал вүлээ? Авсан шагнал байдаг. Тэрүүний залуу болчихлоо. За. Намын шагнал. Мэдгүй залуучуудын холбооноос нэг шагнал өгчсэн бид нарт. Тэр шагналд одоо хааж ут юм мэдгүй. Би чи ингээд манайхан 2 стата боллоо гэж бодоод стануудаа хідээс өчхийн гэж үчгээсэн. Стануудаа. Тэгвэл лэрэ болог үлсэн юм. Зөөт. Би болог. Тэгтээ сэтгэл өндөр байна. Happy. Баяр үргээ дахиад сонсогчтойхоо өмнөөс баяр үргээ. Тий. За өнөөдөр заяа авахгүй одоо сонсогч нар бол одоо түр альтернативс шууд ингээ ойлгоцсон баг маа. Заяа Монгол улсын иргэнийхээ үргийг гүйцэтгээд тэгээд Монгол улсынхаа сонгуульд улсын их хурлыг сонгох сонгуульд оролцохоор Берлин хотыг зориод эрхээ эдлэхээр болсон буцаж ирж амдаг. Тийм эрхээ эдлэхээр сонгуулаа ол өгсөн баг. Эрхээ эдлэхээр тийм. Тийм тэгээд та чин замдаа явж байгаа. Бонд дотор арх уу явж гисэн. Тэгээд орох боломжгүй болсон баамаа. Тэгээд бид нар эрхээ эдлж байгаа заяагаа одоо ингээд excuse өгөөд энэ удаагийн эпизодоос чөлөө өгсөө. Тий. Тэгээд юу чөлөө авсан байгаа. Яач уу? Илээ одоо болчихоо эсвэл гурвуулах навч юм уу эсвэл хүлээж байгаа төчгөө гэжсэн аа. Тэгээд ямар ч байсан гурлаа нэг бичээд үзье гэж хэлсэн те. Тэгээд жоохон авч юмтгүй sorry. Нэг дөрөв амтлагчны нэг нь байхгүй болохоор арай амч юмтгүй sorry. Өнөөдөр явсан жоохон өөр байх шүү. Гэтэ одоо хоёрхан дугаар үлдсэн юм чинь алгасаад яах юм гэж бодсон те бидэд. Одоо энэ дугаарны дараа дахиад нэг дугаараар тэгэл дуусгах юм шүү те. Тийм шүү те. Тэрэн дээр дөрвөлээс та. Орхон нохондоо орхон байна да. Яа. За Ариуна бас Берлин хотыг зорж саналаа өгчөөд ирсэн. Өгсөн. Энэ талаар нь сонсъё. Тэр ямар байсан? Яг яасан? Ямар байсан? Анх удаа өсөж байгаа шүү дээ. Юу лөө? Гүйлөө. Би ч сонгуульд өгсөн. Гадаадаас авахд бол өгч байна.
Би бол онгом шиг шүү дээ. Би бол сонгуул version шүү дээ. Би ч бол хийдэд өгцөн. Ерхэлж сонгуулж өгсөн, улсын хурлаа сонгуулж өгсөн. 2 3 өгцөн ах шүү баг. Яг процесс нь ямар юм болдгийг чамд ямар мэдрэмж төрж байна? Тэгж хол зорж сонголтсон л ах. Оо их л хариуцлагатай иргэн шиг санагдаж байна. Тэгээ яг сая замд бол одоо амар удаан бас цаашаа явахдаа 7 цаг, наашаа ирэхдээ 7 цаг, нийт 14 цаг явж байгаа байхгүй. Йоо бурхан минь тэгээд би бодлоо. Бонор. Автосаар явсан. Оо. Тэгээд за. Бүкс бол үнэхээр банз болсон гэдэг шиг. Тэгээ ядчихад нөгөө хоторч очиод би нөгөө очиод өгчөөл ирнэ гэж бодож явсан шүү дээ. Тэгээд нөгөө эндээс гарсан юу хөдлөхтэй амар ойртож хөдөлж мөдлөд очиод 2 цагийн нөгөө пауз одоо дунд нь 2 цаг дотор багтаа саналагчд ирнэ гэсэн чинь амжихгүй юмнасаа хоторч моцроо тэгээ за одоо нисчил тарах юм байна да гэд. Юу нөгөө нэг 3 цаг өрөө гэсэн байж байгаа. Дахиад нислэгийн дийзвэ өдр болох юм байна да гэсэн байжсэн чи яг ашгүй. Би ингээ хоторчлоо яах вэ? Дунд нь ингээ яасан тайлбарсан чинь яаж илээ. Солиод өгч илээ аяатайхан. Тэгээ шөнө 3 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэгэл 3 цагийн үед гэртээ орж ирэл байжсэн чинь унтчаал байжсэн чи 7 цагийн үед залгсан байсан. Сонголийн нас. Би нөгөө нэг 6 аваад тавьсан гэд. За одоо энийг тайлбарлах юм бол бас амар урт юм бол. Тийм болохоор зөв миний битсэн юм өөрчүүлэл ер нь ойлгондоо. Тэгээ сонирхож байгаа нэг нь яачихгүй. Би ханаа саналаа өгтөө яасан байхгүй юу? Саналын хуудасны дээдлийн хэсэг дээр хамгийн дээдлэлт нөгөө нэг Монгол Ардын намын нэр байсан байлээ шүү дээ. Тэгээд тэр хэсэг зургийн дотор орцсон. Тэгээд тэрийг болохоор зэрэг хүмүүс яасан байна. Сонгуулийн үйл зөрчсөн байна. Төвчлийн тухай хуулийн залтыг зөрчсөн байна. Тэр мэнтергээ доор нь амирх бичээд. Тэгээ яг тэр зургийн дотор болвол тэр бүхээг дотор байсан зааварчилгаа нь бол угаасаа байгаа. Тэгээд тэр зааварчилгаа болон сонгуулийн тухай хууль тэгээд зөрчлийн тухай хууль дээр заасан ямар ч зүйл залтыг бол зөрчөөгүй. Тэгээ би бол өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн үгүй би ямар ч хууль зөрчөөгүй. Тэгээд хуулийн дээр заасны дагуу ингээд ийм юм алдаа гаргасан уу үгүй гэдэг ингээд бүх тайлбарыг өнөдөр ингээд гаргаа бичсэн байгаа. Тэгээд хууль бол зөрчөөгүй. Иргэнийхээ балардсан биш түүш. Ирхээ. Би мэдээгүй шүү дээ. Юу болчих вэ? Харъя. Twitter дээр бол нэлээ их юм болж хүмүүс тэгээд сүулдэ тэг ойлгоцоож байгаа шүү байна. Тэг яг угаасаа улс төрийн асуудал чинь Twitter дээр амар нэлээ өрнөдөг штэ. Манай Монголд бол одоо ингээд чи аль хэдийн сонгуулаа өгчөөд тэгээд энэ хуудасаа зураг авсан юм ш тийм үү? Эсвэл өгөхөөс өмнө юу гэсэн үг? Сонгол өгчөөд гэж. Тэр нөгөө юун дээр нь болохоор зэрэг ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэмдэглэсэн саналаа. Тийм сонголтоо ичлээ гэдэг нь. Тэмдэглэсэн тэмдэглэгээ бүхий тэр нөгөө нэг хуудасаа бусдад дамжуулж зураг хүрэг авч болохгүй гэсэн. Тэгээ миний тэмдэглэсэн тэмдэглэгээ бол тэр тутун дотор нь орцсон. Дээдлийн хэсэг л харж байгаа байхгүй зүгээр. Тэгээ Монгол Ардын номыг сонгоогүй байна гэдэг. Монгол Ардын номыг сонгоогүй байна гэдэг нь харагдаж штэ. Харин тэрэн дээр л хүмүүс уурлаад байна Монгол Ардын номыг сонгоогүй. Болоод байгаа юм уу? Ямар сенсац. Тэгээ яг залгаж илээ өглөө 7 цагийн үедээ би бүтцээний өглөө 7 цагийн үед бол одоо улсын ажил бас ингэж явд юм уу гэсэн. Гэтэ ямар амир одоо чи юугаар чин залгаж байгаа? Утасруу ч нү? Тий. Чи тэгээд утасны одоо чиний утасны дугаарыг яаж олсон байх вэ? Тэр ч easy хэлгүй дээ. Үгүй юу. Энэ хүний гэрээ хайгвар. Тийм бүртгүүлэлтээ өгсөн юм. Одоо жишээ нь ингээд одоо энэ зураг чиний юун дээр вэ? Миний Twitter юу хоёр дээр ч юм уу тийм. Instagram, Facebook дээр тийм. Тэрэн дээр чиний утас байхгүй шүү дээ. Байхгүй. Гэхдээ би нөгөө саналаа өгөхдөө оршин суудаг хаяг гар утасны дугаар имэйл хаягаа өгсөн байхгүй. Тэгээд мэдээлээ. Тий. Тэр үйл шууд ариуна цацралт гэж ороод хайгаад олчих чинь гэж юу. Адилч ариуна мөн үү? Гэсэн зам. Нэр тэгсэн юу? Тийм ээ тэгсэн. Тэгээд консулын газраас залгаж байгаа юм те эсвэл бүр сонгуулийн ерөнхий орноос уу?
консулын газар ч одоо нөгөө тэрэн дээр чинь сонгуулийн салбар комисс ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд би ойлгохтоо бол надад ингэж тайлбарсан. Сонгуулийн ерөнхий хорооноос чиглэл өгөөд энэ хүн ингэж ингэсэн байна. Та нараа энэ хүн лугаа холбоорж энийгээ устгах гэж хэлгээд. Тэгээд би хууль зөрчөөгүй. Би бол хууль зөрчөөгүй учраас би юу ахгүй. Хууль зөрчөөгүй үйлдэл бол хин нэгнээр залахгүй. Хин болохгүй л гэсэн. Тэгээд устгаагүй. Тэгсэн чинь нөгөөдөл нь санал нийлж байна. Окей, ямар ч байсан анхааруулахаа бол анхаарууллаа шүү л гэж л дээ. Би анхааруулаад дуудлага авсан. За анхаарлаа баярлаа. Тэ яг тэ эн чинь ер нь бол тэг яг хуулийн дээр юу гэж заасан байх тэргээр л болно өстэй би тэгээд яг тэр заалтуудын бүгдийн задлаа тайлбарласан шүү дээ. Ийм учраас энийг би ингэж зөрчөөгүй. Би бол сонгуулийн тухай хууль болон зөрчлийн тухай хууль дээр бол ямар нэгэн зөрчил үүсгээгүй. Хууль зөрчсөн юм бол баггүй гэдгсэн тэгээд ойлголоо л гэдгсэн тэгээд цаашаа дамжуулъя л гэж хэлээ. Тэгээд дамжуудаа цаашаа бас ямар юм бэ. Гэхдээ бас ингэ амар юу юм аа. Юу гэж тайлбарлах вэ? Амар юм арчилсан нийгэмд амьдарч байгаа биш юм шиг мэдрэмж авсан. Арчилсан улс нийгэм биш юм шиг. Юу постлохгүйгээ заалгуулдаг. Тинатаа одоо устгах гэдэг ч юм уу те. Тэг яг хуулийн зөрчил гаргаагүй байхад наатаа устгах энэ гэж байгаа нь бол жоох сайн санагдсан. За тэгвэл амар controversial сонголт өгч байгаа юм шүү дээ. Тэгээд ерөөсөө тэр нэг хийчихлээ гэдэг past tense дээр бичингөт тэ өнгөрсөн цаг дээр бичингөт ингээд буруулж байгаа хөөхтэй. Өгч гинөө гэж бичсэн бол хин ч юу ч хэлэхгүй дээ. Тэгээд ер нь сонголтоо хийхээс өмнөх би зурагч байсан юм билүү ер нь яаж мэдтий тийм шүү дээ. Харин тий яаж мэдээд тань тийм шүү дээ. Тийм шүү дээ. Anyways, тэгээ би ер нь бол сонгуулийн талаар нэг хин дугаар дээр ярихгүй байдаа гэж бодсон байхгүй. Ягаад гэхээр зэрэг одоо юу гэх юм. Нэгдүгээрт бол би өмнө өгж байгаагүй одоо хин заяа маань ч юм уу те ингээд дэлгэр ярих юм бол илүү сонирхолтойгоор ярих гэж бодод би ер нь нэг сонгуулийн талаар ярихгүй гэж бодод ер нь бол бодож ирсэн. Тэгээ өнөөдөр өглөө л гинт амар залгаж малгаад явахгүйт нь сонирн болгоод хэлчихлээ тэрнээс ч нэг амар тэр одоо юу гэдэг гэдэг. Тэр одоо юу гэдэг цэц. Тэгээ хүн нөгөө хуулиа мэдхгүй болохоор зэрэг ингэт юм байна. Одоо нөгөө хүмүүс нөгөө саналын хуудасны зураг ингээл толгой нь ингээл харагдангууд ингээ нөгөө одоо айжин гэх юм уу эсвэл шууд энэ болохгүй гэх тэр чигээр нь ингээд нэг болохгүй гэсэн англилд оруулсан ингээд. Яаж ингэж болох вэ? Тэ ингээд ямар ч байсан энэ болохгүй зүйл хийчлээ л гэж хүмүүс зарим нэг нь бол үздсэн байлээ. Тэгээд би бол хуулийн ингээд бүр ингээд задаа тайлбарлаад өнгөд нэрээ тэгсэн биш үү? Нэрээ тэмдэглэсэн хэсгээ харуулаагүй юм чинь. Хууль зөрчих юм биш үү гэдэг ч юм уу тэгж ойлгосон лээ. За. Тэгээд минь зэрэг зөрчлийн хууль гэдгийг би ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Хоёулаа адилхан залтлаа л байлаа нэ уншсан. Тэгээ сонгуулийн тухай хууль дээр яг тэр заасан байгаа үг өгүүлбэрийг тэр чигээр нь төрчлийн тухай хууль дотор тэр чигээр явж л шүү. Тэгэл би окей. Тэг яг нэг юугаар хоёр яллах юм. Хоёр удаа хариуцлага тооцсон тий. Жаа. За ямар ч гэсэн тэгээд манай ариунаа сонголтоо хийчихсэн байна. Одоо бидний энэ юу чинь бидний энэ дугаар чинь юу анастай яг сонгуулийн өмнөх өдөр цацагдж таарна шүү дээ. 28-нд тийм үү? Хүмүүс сонгуул өгөхөөс өмнө үү? Тийм. Яг өмнөх өдөр цацагдж таарах юм байна. Тэгэхээр ер нь зүгээр ууралч зүмөрөө тийм ингээд яг иргэнийхээ эрхийг эдлээд. Тийм байна. Үүрэг биш юм байлээ шүү дээ. Иргэний үүрэг гэвэл тойрч гэсэн өстө үүрэгтэй болчихж байгаа байхгүй. Тийм биш. Эрхээ эдлэх. Тийм эрхээ эдлж байгаа учраас. Тийм болохоор зүг сонгуульдаа саналаа идэвхтэй өгч оролцоорой. Идэвхтэй оролцоорой манайхаа. Тийм тэгээд та бүхний сонголт мэрэгэн байг гэсэн юм сүртэй байдаг. Сонголт мэрэгэн байг. За тэгвэл нэг тиймэрхүү сенсацтай ивэл хэлдгээр сенсацтай сандагсан байна. Сенсацтай юм болсон байна да. За таараар минь юу вэ да? Эвэл чи солиндөргийн ажилтаа ярьсан шүү дээ. За одоо би бүр ингэж иччихлээ одоо надад бүр юу ч байхгүй. За ашгаш.
Нэр байхгүй гэж бодлоо. Миний амьдрал одоо бүр ингээд бүр амар акшнг болчлоо. Бүр акшнг болсон. Одоо би чи ингээд өдөрт ядсан гэрээсээ гараад ажил дээр очиол те. Тэгээд буцаал ингээд гэсэн чи одоо ажил гэрт төрөөд ирсэн чи одоо бүр миний амьдралын акшн цаг ажлын ширээ диван гурлаа. Одоо нэг ийм гурвалжин дотор. Гэрээсээ ажил эхэлсэн юм уу те? Эхэлсэн. Оо за. Тэгээд өглөө босоод нэг 0 орж байгаа. Тэгэл ширэн дээрээ суугаал. Өдөржингөө суугаал. Тэгэл орой ажил жоохон дуусаад ирэхээ алт нэг хоол хийж идчихээн. Тэгэл диван дээрээ жоохон зурагт үзэж байгаа. Тэгэл орой унтаал. Яг нэг ийм гурвалжин дотор. Ритмд орсон уу? Бүрст явж акшн л. Sorry. Гэрээсээ гарч марч юм жигээ. Хаяа яда. Гарахгүй шүү дээ. Би сая 5 дахь орой л гарсан. Нэг олон өглөө юм шүү дээ. Хоёрын хувьд ч. Нийтээс 5 дахь хүртэл орой гарав шүү. 5 өдөр гарав шүү би ерөөсөө гэрээс гарахгүй юу? Ерөөсөө гараагүй. Тийм. Дэлгүүр мэлгүүр ч авах шаардлагагүй. Дэлгүүр дээр дэлгүүр орц Costco орсон байсан. Тэгээ хамгийн юм ингээд бөөндөр навцсан амар. Энэ чинь Costco орж хамгийн юм бөөндж аваад тэгэл гэртээ суучдаг болцсон байж шүү дээ. Харин тийм. Ер нь ямар мэдрэмж төрж байна? Ингээд гэрээсээ гарахгүй байх. Амар сони юм билээ. Яг Японд байгаа юм шиг байна уу? Японд л хүмүүстэй гэстэй. Би ч одоо Японд байж үзсэн биш. Их амар сонирхол мэдрэмж байлаа. Хэрвээ сошиал медиа байхгүйсэн бол би ингээд шууд нүхний амьдралтай болж байгаа юм шүү дээ гэж бодсон. Бүр ингээд одоо яаж яах нөгөө манайх ч байгалийн гэрэл амар баг орж ирдэг. Тэгээ жоохон харанхуу бүдэг шүү дээ. Тэгээд бүр яг л нэг нүхний тарга юм ааш. Би чи ирэх мэргээ хараач ирсэн байлаа шүү дээ. Тэгээд ерөөснөө энэ 7 хоног бүр ямар ч акшн байхгүй. Тэгээд 5 дахьд гарсан л да. 5 дахьд гараас за дуусан. Яна. Бүши. За sorry. Ярэ. Ladies, эмхтэйчүүд first. Гүминэ тавьчихгүй. Ямар ядаргаатай би нөгөө чи. Ярэ гэсэн байгаа дээрс подкаст дуусчихдаг. Ярэ үгүй таяр. За юу би шинэ үг сурсан шүү. Ханаа сурчуу. Тэр нэг охин байдал шүү дээ. За юу нөгөө яг нөгөө та нар ч гэсэн сална гэдэг. Тий. Бид хоёрын нөгөө нэг яг ютубер нэг гоё хосууд гэж ярьдаг байсан. Тэгэл би салцсан. Та нар ч гэсэн сал. Гэдэг өгөөч. Тэрний нэг видеог үзээд тэр зүгээр саваад өгөө. Юу. Биш. За юу. Yeah, so funny. За тэгээ яриач. Гоё яах вэ? Ийм асуугчсэн юм. Асуугчсэн юм хурдл мартчих. Бүр яаж ш толгоон болгоо байж байхгүй. Өглөөс ирчихэд ингэдэг юм. Одоо окей ингээд гэртээ суугаад ингээд одоо ингээд манжин болоод байна те. Ойлгомжтой. Юу. Одоо зарим хүмүүс бол тэгдэг те. Гэртээ ингээд гэрээсээ ажиллахлаар ингээд яг тийм ажиллаж байгаа мэдрэмж төрдгөө ажиллах хүсэл илүү байгааддаг те. Тийм учраас би өөрөө ингээд сайн дураараа ажил руу явж ажиллах дуртай байдгаа гэсэн. Одоо ингээд чи ингээд хэсэг гэрээсээ ажиллаж үзлээ. Ер нь тэр нь бол чамд мэдрэгдэж гэнэ үү? Тэгээд ахиж сонгох юм бол ер нь ажил дээр очие гэсэн тийм юу одоо сонгох уу? Эсвэл бол чамд одоо яг энэ нөхцөл байдлын гэртээ байгаад ингэж ажиллах гоё санагдаж байна уу? Гэртээ ингэж ажиллах амар утгагүй байна. Яг ажиллаад байгаа амьдраад байгаа нь шууд мэддэхөө болчтой юм ингээ бүр ингээ хамаг юм холдоод. Тэг ядаж ингээл хүн чинь ингээд за ажил эхэлж гэн за ажил дуусч гэн гэдэг нэг мэдрээд ингээд нөгөө ингээ явдаг штэ. Ер нь бол за өглөө ингэж ин орой ингэж ин гэл мэдгүй нэг юм нөгөө хоорондоо ингээд юутай зайтай байсан баггүй уулна. Тэгсэн чи одоо бүх юм ингээд ямар ч ингээд зайг бүгд бүгд нэг дор ингээд очингоо шал ондоол мэдрэмж юм бүр ингээд утгагүй юм шиг. Яг яагаад байгааг нь мэддэггүй. Одоо ингээд илээд ингээд амьдрэх хүмүүс нөгөө ингээд улирал өөрчлөгддөг болохоор бид ингээд цаг ингээд өнгөрөөд байгааг мэддэггүй шүү дээ. Аха. Тэнгүүт одоо миний амьдрал ингээд 7 хоног ингээд өнгөрөөд байгааг мэддэггүй болоод байгаа юм шиг санагдаад. Ямар амар мэдрэмж юм. Наач амар бах. Зүгээр ингээд үргэлжлээл яваад байхгүй юм зүгээр ингээд үргэлжлээл нэг л урт юм явааддаг. Тэг нэг л урт юм. Өглөө босоод яг л нөгөө л амьдрал уу. Ерөөсөө тэгэл цаг агаарын ч адилхан, темпэн ч адилхан.
Тийм одоо би одоо хувцс юмсгөөсөн. Шалтгаан сурч байгаа. Зүгээр шавшаалтна. Шав шалтан ч л тээ. Дүүшин дөрөд би ч арч байцаа. Зүгээр юугүй гэж шавшаалтан шууд ажиллаж. Сэгсэрчээ лөө нэг. Хүмүүс сэгсэрт тусчул. Тэгээ одоо усанд орохоч байлаа. Нүгэр амаач угаах хэрэг алга. Яана. За арайч тийхгүй л байгаа юм л да. Гэхдээ л юу нэг тийм байж сүрд орох юм шиг санагдаад шүү дээ. Шүдний сойз гэж юу ядг юм мэдэхгүй. Шинэ юу илээ? Яадаг илээ гэж. Энэ яадаг илээ энэ төр. Амаа угаад. Хүй тэгтээ амар санагдаж гинөө эсвэл хүй ажилдаа ямаар штэ гэж санагдаж гинөө? Амар санагдах юм шиг санагчлаа л да. Тэгэл бүх юм яг ингээд хажуудалт тий. Гэтэ ер нь бол тэгэл яваад ингээд хүн чинь яг нэг юм акшн дотор ороод яваад гэхээр надад л гоё байхгүй юу. Скрээс гарч явал нэг кофе авч уугаал офис дээр очиол тий. Хүн амьтантай таарлаж мэдлэлцэнтлэл тэгж амьдрмаар шүү дээ. Ер нь тэгэхгүй тэгээд ингээд яг ингээд дөрвөлжний кафедра дотор ингээд яг унтаал яг тэр дөрвөлжин кафедра дотор яг ингээд ажиллая гэл идээлтэй тэгээ байгаад байгаа амар сонирхолтой юм байна. Сонир юм байна. Тийм. Яа. Тэр гэрээсээ ажиллахыг чинь чи өөрөө сонгосон билүү? Надад өөр ямар сонголт байгаагүй. Үлдээгээгүй тийдгэж. Тэр надад үлдээг өгсөн л дөө сонголт өгсөн тэр сонголт надад таалагдаагүй гэдэг. За гэрээсээ ажиллах шууд. Тэгээ ямар ч гэсэн тэгээд нэг жил ч юм уу ажиллаад үзье. Одоо гэхдээ би зүгээр ингэжл бодлоо л да. Хэрвээ ийм бол гадуур хийх одоо янз бүрийн activity би өөрөө олмоор юм байна илүү. Ажиллаад дуусгаад одоо стажик гарч gym or workout гэдэг ч юм уу нэг тиймэрхүү activity өөртөө л нээж олмоор юм байна л да гэж бодсон. Тэгэхгүй бол яг энэ дөрөв ханыг хараад энэ хитэн дэлгэцийг хараад суух юм бол яг би солиорох шиг. Газар хоондоо болоо. Газар шиг юу гаалтаа дөө. Тий. Тэгтээ тэгээд яг одоо ингээл яг нэг юм дутагдчих эхэлж байгаас нэ амьдралд үгүй нөө. Хажуудаа нөгөө нэг нохом хоо ярьж авах юм уу? Нохоотой байсан бол гэд. Тийм бас яг сүүлийн үед амьдрал яг нэг юм дутагдаад мэдэрч. Гэтэ нохоо гэдэг хингөт. Нохоо юу найз охин уу? Бөхүү байруу тэрч үгээд. Нохоо хамгийн дөрөнд бол нохоо л гэж бодчих. Нохооч нэгтэй арчлагаад тест муура. Яах юм бэ найзтай бол. Ариун муурнаас айдаг юм уу? Чамд 3 сонголт байна шүү дээ. Тий. Муурнаас уу найз нь айдгүй тэгтээ нэг тийм юу шээ. Дургу юм уу? Амар үзээж маддаг бол бас биш. Тэгтээ би зүгээр л нэмэлт юун дургу. Зүгээр л нэмэлт хариуцлагт би юу дургу. Тэгтээ нохон дуртай. Нэмэлт хариуцлах дургу. Нохоо муур хоёрын аль нэ гэвэл нохоог авах байх. Тэгтээ нохоо муур хамаагүй бага хариуцлах штэ. Харин тэгэл илээ. Тэгтээ харин нэмэлт хариуцлах дургу гэдэг чинь. Гэтэ ариун яг яг ариун яг бусад ээж үчиг. Манай ээж ингээл яг ингэдэг гэсэн. Нохоо муур юу гэдэг үгүй гэж байгаа. Тэгээд тийм шууд миний ярих юм шууд conclusion ичдэг шүү дээ. Тэгээд дүү бид гурав зах дээр явж байгаа. Тэгээд чинь нэг хүн юусаа нохоо гүлэг мүлэг аавна гэж бодог гэсэн. Тэгээд чинь хажуугаар амар хөөрхөн гүлэг тэрсэн нэг ах гүлэг зарна шүү. Гэсэн чинь гинт гүлэг авах гурлаа. Тэгээ шууд аваад гэртээ явж чи ээж үр. My god надад ч одоо хин цэвэрлэх яах бла бла гэдэг. Тэр явдлаас хойш 5 сарын дараа зөвхөн ээж л тэр нохоотой найзалдаг болсон байсан юм. Нөгөө гурав тохоо хэлсэн үү? Нөгөө гурав тохоо хэлсэн. Тэгээд ээж л нөгөө нохооны хойноос чээс паста насалт нохоолондыг нь хийж өгнө. Хөрхийн эмгтэйчүүд бид. Тийм. Тэгэхээр тэгээд ариун охин нэг өдөр нохоо барьд ороод ирлээ. Наастайгаа хамт гар эсвэл өөрөө зоолчод орж ирээ тэргээл зогсож байгаа. Яг цагаар яах юм бол ямар хөрхийн бэ гэж явж байгаа юм бол. Тийм тэгэл болно доо. Манай
Наа жоохон багт манайх загастай, төттэй тэгээд нохот байсан байхгүй юу? Пүүх. Тэгээд бүгдийн ээж арчилдаг. Тэгээд ингээд амар том ингээд аквариум авчихсан. Тэнд бүр ингээд 20-30 загастай. Хоёр төттэй. Зоо парк шигсэн. Тэгсэн тотмотоо ингэж нөгөө нэг юунасаа гаргадаг. Нэг кейжнээс нь гаргадаг. Тэгээд гарангууд нөгөөдөл нь нисч гараад загас махсыг авч чулуудаж ярил юу. Төттэй болт юм уу? Ярддаг төттэй болт юм уу? Хуцаатай гэ өдөөс чинь тэгээс сууж байгаа. Хамгийн түрүү тийм үг сурцсан. Хуцаатай гэдэг. Тэр нэг видеостэй 7 цаг гэсэн чинь тотн юун дээр нь суудсан. Хаалган дээр нь суудсан. Тоо ийлээ гэдэг. Тэр видеог үзсэн. Яа нөө зүг шүү дээ. Өглөөний 7 цаг тотн дуулааш. Лол. Чи дахиад авахгүй юу? Юу гэсэлэр даа тийм амтны чи юу гэж апартмент дотор тийжээд. Болно шүү дээ. Өөрсөн пандемикээр тийм дахиад тийжих юу? Joey Chandler хоёр шиг юм болт юм байна сте. Нөгөө тийш гадаад тийжээд байсан тий. Тий. 6 цагт нөгөөх нь ягаад донготоод байдаг. Дахиад үздэг л. Friends үзтгүүлдээ sorry. Оо яаж чадчих нь худлаа ядаач. Энэ манай найзууд үздэг. Тэгээд тэрнээс нь болж би зөв ингээд эпизодуудыг үзчихсэн. Гэхдээ нэг юм Friends-ийн фэн биш шүү дээ. Яагаад? Яаж чадчих нь? Тийм амар сэтгэлийн дарамт нарч. Би юу үздэг байсан нэг бас тэ сенсацтай байгаа шүү. Яаж чадчих нь? Ингэж чадчих нь тэргээд харчи эдрэг үзүүлж ирээд байна. Харин. Би юу үздэг байсан? How I Met Your Mother гэдэг TV series. Friends-ийн дараа гарч ирсэн. Тэрийг их үздэг байсан. Тэрээс Friends бол нэлээд олон эпизод үзсэн. Гэхдээ би өөрөө хизээч одоо ингэж сууж үзье гэж үзэж байгаа. Дандаа ингэж өөр хүмүүс үзэж яхад нэг сууж ирж хажууд нь үздэг штэ. Тэгж л үзчихсэн. Тэгээд нэг 30 40 эпизод бол үзсэн. Ямар сони яагаад үздэг юм чи? Таалагддаг юм уу? Үзсэн ангууд нь таалагддаг юм уу чанд яагаад үздэг вэ? Зүгээр л үзэх тийм сонирхол төрж байгаагүй. Тэгээд яг дээрэс нь гээд нэг амар ингэ нэг сенсацтай болох хүн болгон яриад ингэ friends гэл таллаас яагаад тахлаар гинт дургуураад үзмэргүй санагдах юм болоо. Зүрүүцтэй. ТV тий. Нэг бала ТV series дээр үхчих гээд ах ингэ. Тэгээд нэг мэдсэн чинь сүлдээ би чи хин штэ нэг хин блэ наахан Ross. Тий. Би бол яг Ross юм биш штэ энэ төр гэж ярьсан. Тэгдэг болтлоо үзсэн штэ. Зүт. Character-уудын бүгдийг мэддэг. Гэтэ ингэ сууж бол Friends-ийг өөрөө үзэж байгаагүй. Би Game of Thrones үздэг шиг юм байна л та. Чи яа Game of Thrones үздэг юм? За энэ бүр ингээ бүтэн яриа боллоо. Би ер нь тоо хоёртой найзлахаа боллоо. Яагаад? Юу гэсэн үг вэ? Friends үзээгөө Game of Thrones үзээгөө гэдэг чинь юу гэсэн юм бэ? Бүгсний үзэг. Би тэр Star Wars үзэг. Оо болол. Болол. Ставолол. За болол одоо. За юу вэ? Harry Potter үзсэн мэт яа. Harry Potter л үзсэн. Хичээж байгаа үзсэн шүү дээ. Хичээж байгаа доо. Тэр нөгөө Instagram-ийн нэг аккаунт л шүү дээ. Хоёр ондоо хүүхэн л дээ. Гэтэ нэг нь ингээд Game of Thrones дөнгөж эхлүүлж байгаа. Нэг нь Harry Potter дөнгөж эхлүүлж байгаа. Йоо тэр хоёр so funny. Тэгж байгаа гэл бид нар яг өгдөж байхдаа ингээд бүр ингээд шок болж байсан юмнууд дээр одоо дөнгөж очиод тэгэл тэрийг дөнгөж одоо эхэлж байгаа. Савг ачаач. Ингээд чадчихаа мөн тэр гэж байна. Тий. Тэр хоёр аккаунт Instagram-ийн тэр хоёр аккаунт амар сонирхолтой. Наа чи ямар сони нэрээ тий. Тийм үү. Одоо чи ингээд Game of Thrones үзэж. Тий. Яг нэг тиймэрхүү reaction видео хийх юм бол аль хэдийн үзсэн байгаа хүмүүс ингээд чамаа ингээд хүлээгээд юм. За энэ одоо энийг яаж хүлээж авах нүгэл. Ямар сонирхолтой. Наа чи гоё юм шүү дээ. За наа гоё санаа байна. Тэг хийгээд хэлцүүлж. Тэл юм байна. Одоо чи нэг хин юу гараад байгаа зү гараад эхэлсэн. Юу лээ? Нэг House of Dragon, Game of Thrones. Oh my god. Sequel нь. Одоо өнөөдөр гарах юу шинэ эпизод гарах хэрэгтэй. Бараг цаг 20 минут болсон. Өнөөдөр амар урт эпизод. Тий. Яста амар хүлээж мүлээсэн. Тийм юм амар хүлээж үзээд байгаа хүмүүс дээр ингэсэн. Гэхдээ тэгээд эхлээс нь үдцсэн юм чинь хүлээх л баг л та тий. Тий.
Хүү юм үтсэн кис би нэг Inside Out 2-ыг үтсэн шүү дээ. Өө битээрээ. Үзэж байгаа шүү. Ойлгаар юм уу? Үйлээд өстой сүйд болоод байгаа юм шүү. Ер нь бол тий ойлуулахаар юм бэлээ. Би тулдаал уйлаагүй гэжтэй. Ер нь уйлахаар юм бэлээ. Гэтэ би тулдаал уйлаагүй. Би тулдаалаа. Тийм. Яг хөө нэг юм шингэн ялгараад байсан. Гэтэ бол нулимс биш байсан. Юу хүс юм аа? Доотлоо юм уу? Зүгээр л би бол нүднээсээ хөртөрдөг хүн л дээ. Надад ингээд Туу тэр чи бол үзье. Туу гэсэн юм уу? Яг яаж нэг юм мэдгцэн бэ? Яа, стив хүүхэн мэстэй те. Түүст амар viral болж ин те. Харин тийм л шүү. Тэгээд тэгсэн чи хөрхэн амт юу юм бэлээ штэ. Preschool teacher юм ба штэ. Чаас. Тэгээ тэр видеоноос одоо тий одоо ажлаас халагдчих. Чаас. Энэ яадаг видео юм юу яасан? Оо чи үзэг юм уу? God damn. Үзээгүй. Туу. Би ер нь тийм үздэг штэ. За anyways тийм нэг Монгол үг юм уу? Биш. Гадаад. Теннисийг нэг теннис Nashville тийм зүгээр годомжинд хүмүүс ингээл янз бүрийн юм асуугаад хүмүүсээс асуугаад байдаг тийм видеонд байдаг штэ. За. Тэгээд нэг хоёр охиныг нэг залуу зогсоож байгаа янз бүрийн юм асуугаад яг тэр нь viral болцоо. Тийм л видео. Тэгээд тэр бүр амар бүр хэдхэн хоногийн дотор бүр амар viral болсон. Чи хаагуур өнгөрснөө би сайн мэдэхгүй. Ивэлтэй сүүлийн амар сошиал баг хэрэгдэт байгаа юу чи сошиал медиа? Үгүй шүү дээ. Instagram дээр пост тавиад байгаа шүү дээ. Comment зомтон дээр хариуллаа. Гэхдээ би ер нь угаасаа сошиал медиа нэг хэрэглэдэггүй шүү дээ. Facebook л ерөөсөө хэрэглэхгүй. Зөвхөн одоо хүмүүстэй чатлах гэж Facebook хэрэглэдэг. Facebook дээр одоо юм постлоогүй хэрч бодож байна. 2 жил ч баг болж байгаа шиг те. Instagram дээр болохоор бас өөрөө нэг амар тийм актив байх бол тийм хүсэл байдаггүй. Тэгээд ер нь бол нэг бол одоо гэрээсээ гарахгүй байгаатай адилхан л Instagramтай л харьцдаг байгаа даа. Тэ Instagram бол гэрээсээ гарах. Би бол гэртээ суучдаг хүн. Их тийм ихтэй. Ер нь тэгээд ингээд онлайн юмн дээр ингээд нэг юм яагаад ч мэдхгүй амар хэцүү байгаад байдаг юм аа. Ингээд хүмүүстэй ингээд харьцаж ирэл тэ ингээд олон хүмүүстэй би бид нар ингээд мессеж бичээл. Нэг тийм амар активны хүмүүс байдаг штэ. Ингээд одоо ч манай ингээд найзууд энэ төр зарим нь ингээд ерөөсөө бүх юм дээр ингээл комментлаад бичээл зураг мураг тавиал стори моридал те хүн болгоны ингээл мессежээс хариулаад чих шиг те мессеж бичингүүд нь шууд 15 секундын дараа хариу мэрэ бичсэн шиг тийм хүмүүс байдаг би бол тийм хүмүүсийн нэг нь байна. Харин тийм чи болохоор амьдралтай амар юу юм баггүй юу? Амьдрал дээрээ extrovert талын хүн юм чинь илүү амьд харилцаамаар л амьдрал дээр ч тийм биш. Чи юу? Би болохоор introverted extrovert гэж явдаг байхгүй юу? За болоо тийм. Тэгэхээр чи яг ямар extrovert тэгвэл одоо би юу болох юм бэ те? Тэгвэл амар ойлгомжтой тайлбарлаж ийгээ ямар гэдгийг. Одоо жишээлбэл ингээд намайг одоо жишээл level өнөөдөр хоёлаа гарыг гэд дуудах юм бол би гарахгүй. Тийм. Гэртээ үлдлээ тийм маргааш ажилтай. Тэгээд намайг ятгсаар агаад чирээд гаргах юм бол би яг нэг парти дээр очиод амар орилж чарлаа яг голд нь орох гэж оролдсон. Тэ яг ингэ шоу дээр очих юм бол oh my god you la la what's up la гэж боо юм болно. Бүр ингэ өвчгөө зөө. Тэгтээ гэрээсээ гарах дурггүй. Гэрээсээ гарах юм бол заавалчгүй нэг life of the party байж ажил санаа амардаг. Наа чи мөр амар шин мэдээлэл юм байна. Би чамаг угаасаа л дандаа л амар extrovert гэдэг хүн гэж боддөө шүү дээ. Амар олон хүмүүсээр хүрээлэл дуртай гэж өнгөрсөн дугаар дээр өөр ярьсан мэдтий. Тийм. Гэтэ одоо жишээл ийм байдалтай байгаа байхгүй олон хүнээр хүрээлүүлэх нь болохоор ингээд яг нэгэн орон зайд олуулаад байх дуртай. Гэтэ одоо жишээл тэр орон зайдаа ноолуулаад байх дурггүй. Тэг ингээд бүр ингээд байнга ингээд хүмүүстэйг ингээд харьцаад байх бас дуртай биш. Тийм. Тийм юм байлаа. Тэгээд их сонио. Яг ингээд нэг газар юм хийн штэ те. Юм хийхдээ хамгийн extroverted хамгийн одоо сенсацтай аргаар хийх дуртай хийж байгаа юм аа. Тэгтээ тэр юм хийх хүсэл нь ихэндээ байдаггүй. Юу ч хийжсэн тэр хийж байгаа юм дандаа ингээд сенсацтай хийх дуртай. Тийм төрлийн personality-тэй юм бэлээ. Сенсацтай хийх дуртай. Юу ч байсан сенсацтай юм дэг. 10 ч. Юу ч байсан сенсацтай. Хоолмол хийж явахдаа хүртэл ингээд бүгдээ кино үзээд шарж явахдаа бараг
Чи бэжэрэ ямар муухай ингээ сексуальны болох ч байна. Харин чи өөрөө тийм байсан шүү дээ. Чи өөрөө тийм. Тэр хүүхдтэйг нэг үзээд миний надаас шингээ ялгаарч гэхдээ тэр бол нулимс биш үү. Яг юусэн ч үгүй дээ. Энэ комментиг гээд саний хэлсэн юм устгаарай. Одоо л устгахгүй гэхдээ би устгаарай гэж одоо ингээ cancel болох үедээ ивэл минь. Ингээ яг cancel. Салин дөрвийн ажилтнаа хурааж аваа гэдэг. Одоо ингээд яг нэг ингээд амьдралын шатанд хүрсэн чинь тэгэл ингээл бүх юм ингээл доор ингээл алуугалж байна. Би бол болохоос өмнө би мэдэрлээ. Йоо. Гаяа тавчаад яана вэ? Хин тэгдэг штэ. Мухаммед Али тэгдэг штэ. Юулаа I said I was the greatest. I said it before I knew it гэд би хамгийн мундаг гэдгийг би хэлсэн. Тэгээ хамгийн мундаг гэдэгтээ итгэдэг байгаасаа өмнө би өөрөө хэлсэн гэд яг миний бол эсрэгээрээ болж ах шиг байна. Тэ. Би бол яг одоо ингэ канселдуулах гэж байна. Тэ канселдуулахынхаа өмнө бол би тэрийг ингэ мэдээд хэлж байна. За ингэ. Манай ивэлэг бол хүмүүс канселдахгүй. Харин би юу н канселдах гэж оролдох юм бол яг юу гэж хэлэх юм мэддэг штэ. Юу гэх юм? Cancelled. Тэ. If you can гэж. Shut the F up cancelled харъя. Тэ. Зүгээр л cancelled ч харъя. Cancelled гуйж байна. Ингээд Instagram-ийнхаа пассворд өгөөд устгаад cancelled ч харъя. Тэ. Тэгж хэлэх баг. Надад биш тэ. Бид нар энэний тухай зөндөө ярьжсэн шүү дээ. Ярьсан. Тэ. Ингээд гимтээ үгүйг нь мэдхээс өмнө хүмүүсийг cancellдах надад таалагддаггүй. Би өөрөө угаасаа тэгээ тийм юм хийхгүй баг. Хэрвээ би үнэхээр тэгээд тийм гин буруутай юм хийх юм бол би өөрөө өөрийгөө дөрвөл канселдаж чинь. Бити санаа. Эхнээсээ л канселдаж чинь өөрөө өөрийгөө. Би тэд өөрийгөө канселдахгүй байх юм бол тэгэл гин бурууг гэсэн үг те. Надад тийм ингээд нэг юм тавтаргүй тийм зангаргаад байдаг юм амар таалагддаг. Тийм сенсацтай амьдрах дуртай ч гэсэн их 50 амьдрах дуртай. 50 сенсац. 50 сенсац. Тингийн тим зөвлөгөөг амьдралаа яаж амьдрах вэ? 50 сенсацтай амьдрсан. Тийм би бол онгоцноос өсөхгүй, тэ шөхөр мөхрөөр өсөхгүй. Гэхдээ зүгээр юу гэрээсээ дэлгүүр явахдаа амар сенсацтай машин барих дуртай. Гэхдээ сенсац тарихгүй бай. Сенсац тарих гэж юусэн огт хичээгүй байхад ч гэсэн ингээд зөв зүгээр байдгүй. Тийм амьдрал гэж байх юм аа. Зүгээр л байж хатал ямар нэгэн үйл явдал өөрөө тохиолдчихэд идэг. Үгүй зүгээр байж чаддгүй юм чи. Харин тий. Чадахгүй байх гэдэг чинь одоо юу байгаа байхгүй юу? Зүгээр чадахгүй ингээд өргөнсөн одоо өргөний өчиг ингэж байж байгаад өөрөө ямар нэг юм хийчихэд байх. Зөв зүгээр амьдарч яхад үйл явдал өөрөө ирж наалдаад байх. Бас арай жоох өөр байхад тийм. Тэ өөр ер нь бол надад бол нэг үйл явдал өөрөө тохиолддоггүй. Би өөрөө тэрлэгөө яг очиж тэмүүлж явдаг гэж. Асуудал руу хүмүүлж ордог. Би л тийм уйтартай санагдаад тийм зүгээр яж ах. Тэ. Хоол молоо хийж ах ойрлоод чах шиг бүр санаа яхаа мэдэхгүй. Зүг зүгээр эзэн тэр хийж ойрлж. Үчи чи амар юм биш үү? Юм байна. Бэжснэ кид ойлж байлаа газар өнгөрөөд. Тэгээд хамгийн яг хоёлаа хамт ингээд амьдэрдэг байлаа гэж бодоход би зүгээр чамайг сандрах гэж тэгж орлоо л та. Харин яг тэр нь чамд яагаад гоё ах вэ? Одоо би сандарчин гэдэг мэдрэмж чамд яагаад гоё ах вэ? Тэр нь болохоор за энэ бол энийг бол зөндөө хүмүүстэй өмнө л ярьжсэн байхгүй юу вэ гэхээр одоо жишээл жинхнээсээ би чамд стресс өгөхгүй те ингээд амьдралын асуудлын стресс бол би чамд өгөхгүй. Тэгтээ зүгээр ингээд жоохон баг зэрэг контрол стресс өгөхлөөр надад амар тийм гоё байдаг гэх юм уу та. Надхол яриаг байгаа шүү. Урд зүйн ярьжсэн гэж авчин ерөөсөө энэ дугаар дээр миний мэдгүй ивэл яригдаад байна. Бүр эсрэгэр юу? Эсрэгэр одоо жишээлбэл надад болохоор зүгээр ингээд их тийм нэг хүмүүсийн нэг өөр хүн оролдох тийм нэг юу байдаг штэ. Өдөж байгаа юм уу тийм нэг өдөж байгаа тийм. Гэтэ би тэр нь болохоор яг ингээд гоё өдөж байгаа. Лимитээ өөрөө айсгад очиж биш. Тэгж айхаар ойрлохгүй. Тэг амар гоё уянгалаг ойрлоо шүү дээ. Цэцэр ямар тийм дуу. Тэгээд хараасна. Тэгэл годамжаар явж байхдаа араас ч уянгалагаар ойрлох юм бол хин гэдэг бол мэдэх юм биш шүү сонсогч нараа. Гинт дараас нь гэх юм болоо юу байна. Тийм байдалтай. Тэг баг зэрэг стресс өгөх дуртай. Над мэдхгүй ягаад ч мэдхгүй ингээд нэг юм одоо монголоор одоо юу гэж хэлэх вэ? Англиар одоо stimulate гэдэг штэ. Өөр хүнд одоо тэрийг одоо юу гэж орчуулах вэ? Stimulate гэдэг чинь.
Яг ямар нэгэн байдлаар зүгээр ингээд нэг юм одоо сэргийх гэх юм одоо нөгөө хүнийг энержи өгөх туртай. Тэгээд энержи өгөхөө болохоор зүгээр жоохон огцомдоо гаргаар өгдөг. Гэхдээ толгоон дотор бол нэг лимит байгаад байгаа байхгүй. За ийм хязгаар байгаа. Энэ хязгаараас яхан бол одоо нөгөө хүн маань бол одоо дургуутснаа. Дургу байна. Тий. Тэгтээ бас ингэ ядарсан үед ингэ нүрээ ингэ усаар шавшдаг шүү дээ. Тий. Тэрнтэй адилхан жоохон тийм энержи өгөх байдлаар яг дургуг нь хөрөхгүйгээр баг зэрэг одоо ийм одоо энерги одоо өгөх тийм одоо арга барилаар яадаг гэх юм уу те. Тэгэл нөгөө юу яасан бэ хаа нойрмог байжсэн хүн чинь гинт сэргээчих шиг. Тиймэрхүү байдлаар бол одоо яадаг. Тав дахын баг зэрэг одоо өмөлдөг гэх юм уу да. Сэргээдэг. Өмөлдөг гэхээс одоо тав дахын одоо сэргээж өгдөг гэх юм уу. Тийм байдалтайгаар одоо тайлбарлах юм байна. Тэг туртай. Зөөц. За, юудыг яд ганцаар явж байгаа бол юу ч хийжсэн хийж байгаа юмаа өдөртөөр хийдгүү гэсэн байдалтаар тайлбарлаж болно. Зарим хүмүүс бол тэрийг бол ADD гэж ярьдаг юм байлаа. Бид бол тэрийг бол ADD гэж бодохгүй байгаа. Тэ анхаарал сарндаг тийм одоо асуудал гэдэг. Би бол зөвл энергитэй хүн гэж ойлгож байгаа. За сонсон баярлаа. ADHD илүү. Үлээ тэр чинь ADHD гэдэг чинь attention deficit hyperactivity disorder гэж аахгүй. Зүгээр ADD нь болохоор зүгээр attention deficit disorder. Хоёулаа бол яг л адилхан юм байх. Гэхдээ зүгээр өөрөөр нэрлэдэг болсон. Зарим хүмүүс бол тэрийг ялгаатай гэж ярьдаг юм билээ. Би бол тэр ялгааг мэдэхгүй. Трат сүултээ нэг л баахан л хүсэг болчлаа шүү. Юм бол нэг англиал те. Юу ч хийсэн гэл ямар нэг ангилтай. Өө чамд ийм юм байт юм биш. Юу гэсэн үг зүгээр өвшиж байсан чи. Өө чи BD-тэй юм биш нэ тэр гэж. Юу гэсэн үг юм бэ те. Зүгээр л өвшиж штэ зүгээр 50 амьдралчаач. Нэг юу яасан штэ. Тэр одоо нэг 2-3-7 хоногийн өмнө нэг тийм бичлэг яваадсан байхгүй нэг Германы юун дээр одоо Бундстаг дээр одоо нэг за нэг үг хэлж байгаа байхгүй ингээд илтгэл тавьж байгаа. Тэгээд тэгсэн чинь эрхэм мандат ноёд татагтанараа гэж хэлдэг штэ тэ нэг одоо ингээд илтгэл өнтер эхлэхтэй. Тэрнээсээ өмнө бүх гендрийг дурдж байгаа гэ. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь хөөе одоо болно гэдгсэн чинь хөөе би эхлэл хэсгэж дуусгаагүй. Би мэдлж дуусаагүй гэдэг. Тэр ч нэлээ уртл хийсэн. Бундас гэдэг юу ч байгаа? Өмнөд Африка. Бундестаг гэдэг нөгөө одоо засгийн газар юм уу да эдний. Одоо би ингээд нэг хөл бөмбөгийн лиг чинь Бундеслига гэдэг штэ. Тийм. Яг тэр Бундес гэдэг нь өөрөө юу гэж байгаа? Бундесрегierung гэхээр одоо жишээлх юм бол одоо энэ Германы тэр чигээр хэлээд байгаа байхгүй. Одоо энэ олон ингээд нөгөө нэг хуваагдсан одоо за энэ ямар тэгэхээр одоо Бундеслига гэдэг чинь одоо Германы лиг гэсэн үг. Германы лиг. Бундесрегierung гэхээр зэрэг одоо засаг барьж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Тэгэл энийг аяар гоё тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. Дараа нь би яг сайхан яаж байгааг тайлбарлаж өгье. Нарийн одоо national гэдэг. National тийм national гэдэг. National-тэй төстэй юм те. Тийм ээ. Улсын гэсэн тийм улсын шүү дээ. Ойлголоо баярлаа. Тэгэл одоо яг тэгдэг л болсон юм шиг л шүү дээ. Ladies and gentlemen, binary, non-binary. Өөр юу ч хэдий. Заавал бүх юм дутахгүй л хин нэг нь үлдээчихэл бас тэгээд энэ мөн discriminate хийлээ cancel гэдэг болсон юм шиг л шүү дээ. За гоё юм ярэ юу ярих гоорлаа. За тий. Заяага жоох ярих уу? Заяаг юу гэж боддог вэ бид гурав? Заяаг муулах уу? Заяаг муулах нэг муул. Амар муухай. Муулахгүйгээр эн чинь юу ай? За муулахгүй зөв өөлий зөө. Жохон өөлий. Тийм муухай юу? Махтин та заяаг. Заяаг бидний хувьд гэдэг юу таалагддаг вэ? Тэгснэ заяад хэлмээр байгаа гэхдээ хэлж чадахгүй юм одоо хэлнэ үү гэдэг. Тийм гурав юм ярий. За тэгээ. За юу лээс. Шууд надад юм за. Заяагийн эерэг энержи надад их таалагддаг. Ингээд юм амар өдрөөр харч чаддаг. Ер нь бол ингээ одоо үед хүмүүс ер нь ингээд жоохон нэг тийм нэг юу их байдаг юм шиг санагдсан. Надад тийм нэг баг зэргийн одоо depression ингээд ер нь дэлхийд даяар их байдаг. Тэг ингээд хүмүүс ингээл нэг юм арай жоохон бараанч болцсон юм шиг тийм нэг ингээд нэг
асуудалтай хүмүүс их байдаг тий. Ингээд яагаад гэдгийг ч бас ойлгож байгаа нэг зарим хүмүүс ингээд амьдрал нэг тийм нэг төрлийн хэвэнд орсон ч юм уу тий янз янзын шалтгаанаас болж заягийн бол ингээд нэг юм ямиг позитивээр хараад нэг юм болгонд нэг тийм одоо нэг баг нэг жижигхэн happiness-ууд байдаг шүү дээ тийм юмыг амар тийм мэдэрч амьдарч чаддаг юм шиг санагддаг. Тэр нь бол надад их таалагддаг. Тийм хүмүүс ингээд ховор байдаг боловч тийм хүн ингээд одоо ингээд ойр цаанд ингээд бэнжтэй ямар нэгэн байдлаар тийм хүнтэй connected байхлаар нэг тийм ингээд өөрөө бас нэг өргөгдөж байгаа юм шиг тий. Одоо сэтгэл санаа чинь ингээд жоохон өргөгдөж байгаа юм шиг тийм бол мэдрэмж төрдөг. Тэр бол надад их таалагддаг. Тэгээд таалагддаггүй юм одоо юу аах вэ? Миний ярьсан юм мартчихдаг. Чиг ярьсан юм сандгүй жиж яриаггүй сандгүй надад. За яа юм ярих удаа хэцүү юм бэ те. Би ярьсан нэг мэдхгүй гээд. За хэ ярьчих нөт нь за гэл. Яг тэр бол таалагддаг мөртлөө таалагддаг юм байна л та. Яг л ингэ юм мартцсан юм заяад ярих тэр нөт амар ингэ анхныхоо сонсож байгаа шиг вау энэ ямар гоё юм бэ. Хөх би ерөөсө бодож байгаагүй юм шиг. Тийм хүмүүс харилт өгч байгаа. Тэгэхээр тэр нь бол гоё байдаг. Бас дээрээс нь тэгтээ ингээд битээр хоорондоо ярих юм бол ингээд нэг тийм ингээд лупын дотор орцсон те. Нэг юм давтал яриад байдаг. Тэр бол асуудалтай байх юм байна. Тэр бол таалагдахгүй. Хэлэх өмнөөс нь хэлж чадахгүй тэгээд хэлдэг юм. За ер нь бол тэгээд одоо хамт миний найз байгаад бол их баярлж байгаа шүү. Тэгээд happy to have you in my life. Монголоор хэлж чадахгүй англиар хэлж ярьж байгаа шиг те. Тийм байна. За баярлалаа. Тэг болов. Өөрөө гэж хэлэх юм. Чи хүүхэлтэй кино үзэж уйлж уйлаач яхаж өөрөөсөө шингээ ялгаруулчаа чи найзынхаа талаар ярьсан чинь тэгээд нэг хэдхэн секунд яриад болчихж байгаа юм. Аагаар тий. Хүүхэлтэй кинотэй үрс. Хүүхэлтэй кино үзээд тэр чинь гэхдээ юу штэ одоо яг хоо их юм яриаггүй ч гэсэн ярьсан юм маань бол гүн байсан. Тийм ээ. Тоглож чинь найзаа. Өөр юмны юм байгаа мó л гэсэн утга. За од. Би одоо хэдэн секунд ярил яг болсон болох бол 15 минут. Чи энэ цөөхөн ярьж байгаа мөг шүү айчлаа. Цөөхөн ярьж амар их юм ярих хэрэгтэй. Тий манай заяа чинь гоё штэ. Муухан ирэх хүнээс гэдэг тэгэхгүй. Нэг балер өгдөгтэй муухан ирэх хүнээс дээр. Муухан ирэх хүнээс. Лад. Маа заяа чинь мундаг. Заяагийн хамгийн гоё чанар нэм юмыг амар анзаардаг. Тэгээд нэг жижигхэн анзаарсан юм а тэрийг амар боддог. Тэгэл бид ингээд эпизод эхлүүлэл одоо ингээд явж итэл ингээд би өчтөр ингэжсэн чинь ийм юм анзаарлаа гэл амар ярих юмтай дандаа нэг гоё ярих юмтай юм ингээд анзаарч бодож явдаг. Тэр чанар амар гоё. Сонирч юм болоо. Маа заяа амар сонирч те. Тий. Энэ ингэсэн байх юм ийм юм анзаарлаа. Энийг ер нь яг яат юм бол гэдэг юмыг амар детальчилж хардаг. Нэг тийм чанар амар гоё. Тэгээ мэдээж амар гоё sense of humorтэй. Ийм sense of humorтэй хүмүүс бол уусаа тэг хамгийн эрүүл хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр би заяаг бол хамгийн эрүүл хамгийн одоо mentally айгу гоё хүн гэж би боддог ш заяага. Яа тэгээд угаасаа тэгээд өөрийнх нь хийдэг ажил одоо өөрийн бай байдал гэсэн бусдын төлөө тэгээд амар тийм бусдыг амар care хийдэг. Бусдаа санаа тавьдаг тийм хүн болохоор мага заяа чинь амар гоё гэж үнэлж явдаг шүү. Заяа. Заяа сонсоорой гэх. Тэг хэрүүлч. Даа. Заяа хэрүүлж шээш. За тийм сая сүлт үннээ хэлсэн шүү. Гэтэ заяатай хэрэлтэл бас нэлийн хэрэлдэх бах тий. Харин гүү аха. Харин гэнэ. Харинаас ласан штэ. Өөр хинээс сухэ. Ивэл мэдэхгүй штэ. Би бол мэдэхгүй. Гэтэ заяа ууралж хэрэлддэг гомдож хэрэлддэг. Би тэрс хэрэлдэж үзээгүй заяатай. Бит хоёр нэг л удаа бодолцчихсэн. Тэгээд тэр үед бол хэл яма хэлжэл дугуулсан би. Тэгээд заяа бол тэгээд
манад исэн юм а бит хоёр чи юу ч болж илаа. Ямар ч байсан хоёлоо тоглоом хийгээл амар инээж байгаа л тэгэл миний эмзэг сэдв дээр нэг хэлсэн юм а. Тэгээ одоо нөгөө нэг яг нөгөө мэдж байгаа мөртлөө тэрэн дээр ингээд нэг юм хэлчихээр зэрэг хүнд ингээд эмзэг өссөн шүү дээ тий. Тэгээ нэг тиймэрхүү ганцхан үйлдэл гаргасан. Тэгээ тэрэн дээр нь би чи бүр ингэж байгаа юм уу тий гэдгсэн чинь тэгээ дугаалаад би өрөөндөө ороод алгуулсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь за sorry найзаа гэд. Тэгээ гараа явсан. Тэгээ тэр үед чинь бит хоёр нэг подкаст хийдэг байсан. Байж байгаа тэгээд яг нэг ганц л тийм үйл явдлаа тэгээд чимээгүй бит хоёр 7 хонолоод ямарч байсан. Тэгээд тэгсэн чинь заяад амар хүн туссан гинэ тэр нь одоо юу гэдэг би ингээ найзахаа ингээд юун дээр ингээд имзгэлж авдаг юм дээр би ингээд тоглоом шодлом хийгээд яачлаа. Имзэглүүлчлээ. Тэгээд тэрэндээ би амар өөртөө уураад гэцсүүлд амар уучлалгүй төрчрээд тэгэл эвлэрсэн. Тэгэл яг бит хоёрын одоо яг нэг ганц муудалцж ирсэн юм. Тэр үедээ болохоор зэрэг ерөөсөө уйлж ойрлолдож тэ хэрэлдэж хараалын өгмөг урсгаж үс мэснээсээ барилцаж зодлож модалцсан тийм бол болоогүй чи ингэж байгаа юм уу тэгэл тэгсэн нөгөөтг нь найзаагаа ондоочлаа тэгээд 7 өдрийн дараа хоёлаа за тэрэн дээр би ингээ буруу юм исэн мэн гэ нөгөөтг нь ч гэсэн ингээ ойлгоо тэгэл дуусчихсан. Би бол ингэж асуусан байхгүй. Ариунаа заяа хоёр хоорондоо хэлжсэн гэж суув шүү дээ. Заяаг хүнтэй хэлж байгааг нь харсан ч гэж магадгүй шүү дээ. Тийм утгаар асуусан шүү дээ гэсэн чи. Заяа өөртөө тийм байсан гэж сонссон өөрөөс нь шүү дээ. Бистэ ингээд амар хэлдэг байсан. Тэг өөрөө тэгж ярьсан. Тэрнээс би ч одоо заяаг мэддэг болоод бас нэг олон жил болоогүй шүү дээ. Өмнөхөнд ирснээс хойш гэхэр чинь бит хоёр чи юусэн найзлаад 5 жил болж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хугацаанд бол тайвширсан байсан үе гэж өөрөө яриад та. Би чинь өөрөө байж байгаа би чи өөрөө болцсон үе маа шүү дээ гэдэг байгаа. Тэгээд би бол нэг амар ойрлол хашгирч машгирч байгаа юм бол ерөөсөө харж байгаагүй. Тэгэл хөөрхөн дандаа юмнун дээр ингээл очийн нэвийг хөөрхөн олчихдээ та. Нэг л удаа амар хүнд уралж байгааг би харсан юм байна. Бүр ингээд нэг юм ингээд нэг хүн өдөөс нэм байсан чи тэгж яах гэдэг чи гэдэг чи. Ганцхан удаа тэгж харж ирсэн би за манайд уртаа байна да гэж бодсон бодвол амар байна да гэх. Тэрнээс биш тэгэл нөгөө нэг бүх хүнтэй нэг атаа хоцроо олчтой. Тэгэл нэг өрхөн мад зэглэж идэг уусаа тийм шүү дээ. Тэгээд миний заяа бол угаасаа амар үнэхээр сайн. Тэгээд угаасаа нэг юм хүмүүс туслах га төрцөн тийм шиг одоо энжил шиг хүн юм одоо ааш одоо ингээл өөрт нь ямар ч тийм хамааралгүй шахав хүмүүст хүртэл туслаад явждаг те. Тэгэл тэр нь өөрийнх нь одоо бас цэник минийг болт юм шиг бодвол амьдралд нь тулж өнгөрүүлсэн юмуд нь өөрт нь эсвэл бас тийм хүн тусалчий гэж юм сургасан ч байд юм болоо гэж бидээ сүлд нь бодсон. Тэгээд яг наана ингээд амар ингээд юуко наана ингээд амар ингэж ирэх ч юм уу те эсвэл ингээд амьдрал үзээгүй юм шиг харагдаж байгаа мөртлөө яг ингээд дотор хүнтэй танилцаад энэ хүн юу илээ, юу удаж тулсан бэлээ гэдгийг ингээд бодохоор зэрэг агүй хүн тулсан байгаа байхгүй. Тэгээд тэр мөрийн бодохоор зэрэг үнэхээр уусаа хайрлахаас өөр арга байхгүй үнийг. Тийм болохоор зэрэг би бол найзаагаа жаргалж жагалтай амьдраасэ гэж амар хүсдэг. Тэгээд балан амтай битээ суучаасай. Заяа сонсч л байгаа бах тий. Найзаа, миний найз жаргах ёстой хүн шүү. Тэрнээс биш нэг балаа хинтэж хамаагүй сууж яаж маач юусаа болохооргүй. Болохгүй шүү. Тий, амьдрал чирж явахаар хүн биш. Миний цааштай амьдралыг чирж явсан. Одоо чи жаргах ёстой. Жаргах ёстой хүн шүү. Балаа юм мэдээд энэ тэ нэг балаа хүн байгаад энэ тэ тэрийг хэлээд тах шиг байна. Хим байна. Тэрийг та бүхэн 9 сар сонсоорой. Эдэртэй бас. За. Хүүе энийг одоо би ярьж болохгүй баха. Хасаарай. Одоо гэсэн. Өөрөөхөн тухай яриаг байхад би 9 сар сонсоорой ч гэж. Яг зүгээр бит хоёрт ярьсан юм бол байгаа л та. Тэрнийхээ нэг хэсгийг ярьчлаа. Одоо өнгөрсөн одоо ингээ хүн болгон бидний энэ гэдэг. Заяа ингээ ууралдгүй гэдэг чинь тэгвэл заяа нэг уурлах юм бол амар жинтэй орж ирэх юм байна тий. Хүн ерөөсөө ингээ ууралдгүй байжгаад ингээс тайв ингээл инээж идэг хүн гид нэг уурлахаар бүр нэг амар үдэх тий бүр юу болчихвоо юм бэ. Наа чи ингээ байнгын жон хийдэг нөхөр
уурлахад хинч тоохгүй шүү дээ. Энэ дандаа тэгчихэд ингэж таа. Рүүр ингээд хэрсэн уурдаг хүмүүс ингээд нэг ингээд яагаад ирэхээр манай хамтлагийн галаа гэж зал байдیں۔ Амар тайван юмд ингээд ерөөсөө тэгж хурдан react хийдгүү. Тэгсэн за гэл бүр амар бүр нэг аав шиг юм бохгүй. Амар бөөсөстэй. Тэгээд ерөөсөө уурлж байгааг нь харж байгаа. Гэхдээ нэг удаа би харсан чи би шууд айсан шүү дээ. Йоо за бурхан минь. За дахичил энийг дахиж хармааргүй юм байна гэж бодсон шүү дээ. Тийм юм болсон юм. Тийм амар жинтэй үрд юм л шүү дээ. Хүн ууралдгүй нэг уурлахар чи ёо бурхан минь шүү дээ. Чиг калт чож яа. Тэг гайг бах уу? Заяа би бол тэгээ өөрийнх нь би дөрөв хэлсэн шүү дээ. Өөрийнх нь ярьж байгаа нь одоо тайвширцаа гэдэг. Өмнөх амьдралаа ярьж байхаа цааш тэгтээ. Би тэрнлүү тэгж ойрлол мөрлөө тэгээд би ингээд тэгээ төсөөлж чадахгүй заяа. Чи тэгдэг байсан. Үгүй баха. Наа чи худлаа гэ. Чи яг ойрлоо юу? Эсвэл ойрсоор одоо тайвширцсан юм болов. Нэг хөөрхөн тийм ярьдэн шүү дээ. Би бүр тэрнлүү тэгж ашгараа гэ. Би тудлаа гэдэг чи юус тэгэхэр зэрэггүй чи. Нөө гахаа хариулсан хүн ингээд уургүй болдог гэдэг шүү дээ. За яг нэг хүн тийм уургүй болгосон л байна да. Уурын барна гэдэг шиг бараа дуусгацсан. Хамаг уурын гаргаа хийсэн би нэс. Систем доор байхгүй болтон. Оо тэгээ заяа бас айгуу тийм тууштай штэ. Одоо юу гэдэг нэг юмд одоо ингээд ер нь нилээн тууштай заяа. За болохгүй юм лэх гадах шиг л. Ер нь тэгээд ойлгочих айгу тууштай. Нэг баавн л гэсэн бол заавал бавдаг гэдэг штеп. Баавдаг шийдсэн л бол гэж. Ер нь юм тууштай. Боко шаан гэсэн бол шаан гэдэг шиг. Йоо заавал одоо өөр болчих. Тий, эцсийн үзнэ гэж шийдсэн бол заавал эцсийн үздэг төрлийн хүн гэж би бол тодорхойлдог. За яг тэгээд одоо жишээлбэл хэрвээ team case дээр би ингээд цас болохгүй байгаа юм би болохгүй яа тий. Яшиг тэгээд болчих л доо гэдэг ч юм уу тий ингээд хайчиж болохоор имийг үгүй би ингээд сайжруулад яагаад за нэг л контекст татаад байна тий. Яг юу болсныг ярмаар байна. Ойлгоод байна. Контекст бол дуртайг ер нь бол ойлгож байна. За ер нь бол нэлээд тууштай юм. Тийм занд би бас амар дуртай. Тэгээд тэг гал ус шиг хоёр хүн болохоор зэрэг бит хоёр бас гайгу одоо нийлж мэлээд зангаа уулцаад идэг болов гэж бодоо. Тэрнээс биш хоёр ассан хүн ч юм уу те. Эсвэл хоёр юм тэглэхгүй яах вэ? Чиний зөвөө гэдэг хүмүүс бол бас тэгээд яадаг бол хоорондоо төгцгөн. Тий. Тэгээд Мюнхний өрлөг ээж байгаа манай Заяа. Ерөөсөө Мюнхенд бол Заяаг танихгүй хүн байхгүй. Заяа бас Мюнхенд ерөөс танихгүй монгол хүн байхгүй. Тэгэл ямар нэгэн асуудал үүсэл яхих юм бол заавал Заяагаар дамждаг. Заяа асуудал шийдвэрлэж өгдөг. Бараг Монгол цууга биш Монголоос одоо Мюнхенд цууга космос юм ааши. Шинээр хүмүүс ирлээ энэ гэх юм бол Заяа маягаар дамжиж одоо бараг орж ирж мэрдэг. Хүмүүс ачаа тэр явуулна гэх юм бол Заяа тэр асуудлыг шийдэж өгч өгдөг. Бүрөө. Яа. Заач. Тэ нөгөө нэг айгүй их хүмүүстэй яадаг болохоор гэс очролцдог болохоор зэрэг ийм асуудлыг гэс шийдлээ өгчт юм шүү. Мюнхний босс юм дээ. Тийм Мюнхний босс. Ер нь бол Мюнхенд болон одоо ер нь яванда тэгээ баг Германыг бацах хаа манаа нэт. Тийм болохоор Германд ирэх гэж байгаа бол заяагаар холбогдуулж дамжуулах юм бол асуудал чи ер нь бол шийдэгдэх болно. Шийдэгдэх болно. За одоо тийм шүү. Тий. Тэгэл нэг хөөрхөн энэ тэнд ингээд янз бүрийн хөтөлбөр ч юм уу хүүхдийн одоо ингээд найзаа зуны сургалт байна мэтэр гэл энэ тэндээс ингээд үгүй яг хүн чинь ингээд хавьяал хайж болохоор штэ миний хүүхд биш ямар тэгэхгүй тэгээ ингээд лөө найзаа чинь номингогийн юмд явуулаач гэл надад ингээд амар клиник явуулж мал нэг тийм найзууд идэв штэ ингээд бүр цаанаасаа хүний төлөө төрсөн. Тийм болохоор зөв би бол миний найз би жаргасаа л гэж амар хүсдэг. Бүр өөртөө одоо сайн хань ижил хайхаас илүү баг би заяаг би сайн хүнтэй суугаасаа гэж амар хүсдэг нэр. Одоо л. Тэгээ зарим нэг залуу малууд дээр одоо ингээл бас миний найз гомдож ундах юм бол миний уур мөр амар хөдлөн штт.
Наа чи юугаа дааруулгач өнөөс төр гэрэлдэг. Цаатай гэж хэлгээ. Тэгээ нөгөө чи өөрөө уурлахгүй ингээ 50 за яах вэ тийж байгаа л болно сте. Ойлгож ирээд өө. Тий ойлгож ирсэн. Тийм хүмүүс маань надад бас нэг тийм найзтай байхгүй. Өөр хүмүүсийг ингээд нөгөө хүн буруу юм хийсэн ч гэсэн ингээд нэг юм ойлгоод идэг. Ингээд ойлгоод өргөдөө заа зүгээр юм би юу гэсэн үг юм авчид хэрэлдмэр тэг гэж ирээд. Нэг тийм хүн юм биш болцсон юм шиг байна те. Болцсон юм шиг байна те. Өмнө нь бол бас өөрөө яжгаад. За ер нь бол заяа бол жаргах ёстой хүн юм байна да. Тий. Жаргах ёстой. За заяа сайхан багч. Жаргах ёстой заяа гэдэг нэртэй дугаар шүү. Явцын донд юм уу олж молоо. Заяагүй дугаар гэжсэн шүү дээ. Жаргах ёстой заяа. Хүүшээ би нэг ийм тэмдэглэжээ. Бодвол ярил гэж утсан юм шиг байна. Тэр танд хайртай юу гэсэн бичлэг хараад бодох хүн байхгүй байх үед хаахаа гэдэг. Хин танд хайртай юу? Одоо нөгөө нэг ингээл YouTube дээр ингээл янз бүрийн ингээл бичлэгүүд явж идэг штеп ингээл мэрэг зэрэгний бичлэг те. Тэр хүн танд хайртай юу? Өдөр гэс нэг тийм бичлэг гэдэг штеп те. Тэгэл тэрийг бодвол ингээл дарж аваад үзэхдээ би хин нэг бодож авч дарах юм байл л да. Тэгсэн чинь тийм бичлэг харснаа хэнийг ч бодох байх хүн байхгүй байх үед гинэ. Йоо ямар өмнө нь бол хин нэгэн заавал байдаг байсан гэж тарах гэдэг байхгүй тий. Тэр надад хайртай болоо аган болоо амар юм асуудал тий. Хиний дотроо бодож байгаа бодлыг заавал мэдэх шаардлагатай. Тэгсэн чинь одоо болохоор зэрэг байдгнаас бодоод үгүй гэсэн ч хүн байдгүй. Өө бас нэг мэрэгэн дээр гэсэн байхгүй. За яа хэлээ ханаас ч үлээ нэг мэрэг сураад ирсэн. Найзаа дөрөв залуу бодоодох гээд намайг тийдэг байхгүй юу? Юу хаанаас би дөрөв залуу олох юм бэ наа чи? Нэг ч яахгүй багт чи юу хаанаас дөрөвдгөө гаргаж ирэх гээд байгаа гээд бодож ирсэн. Тэр үед бол ядаж бас хий нэг ганц маа зүг байх гэсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чи одоо тэгсэн чи бүр ингээд хин ч яахгүй багт ямар тэнийг гэсэн мэдрэмж сайхан авсан. Ямар бид тэр танд хайртай юу гэсэн бичлэг хараад хин нэг бодогдож байна доторч. Өстө бодогдохгүй шүү дээ. Өстө юу ч ялгаа өстө бланк шүү дээ. Сэтгэлдээ тэж явдаг хүн хоос юм ааши бүрүү. Тэр нэг хүнд намайг хайрлаасаа гэсэн хүлээт байхгүй байгаа юм шүү одоо. Хин нэгнээс ерөөсөө тийм юм expect хийхгүй байгаа юм шүү. Тийм бодол чинь ямар нэг юм expect хийсний дараа л орж ирдэг болов гэж бодож байна. Одоохондоо ерөөсөө тийм хүн тийм инчнээс намайг хайрлах болов гэсэн хүлээлт байхгүй болохоор нэг мөрчгүй юм шүү. Тэгэл хүн орж ирж гинөө. Тийм бичлэг чи нүдэн дээр чинь гайд ирлээ. Хин нэг бодож орж дагдаж гинөө. Гүү. Би бол угсаа хин надад хайртай хин надад хайргүй мэд юм чи. Яа. Би мэд хэвээр бүхэн мэдчихэж байгаа энэ тэгээд. Окей. Бодлоо одоохондоо орж ирэхгүй байна. Хоёр энэ Instagram-ийн хуудсыг мэдхүү. TikTok дээр ч биш магадгүй. Meet cute NYC гэсэн. Meet cute NYC. Энэ дээр болохоор ингээд нэг залуу ингээд годамжаар яваад, Нью-Йоркийн годамжаар яваад тэгээд хүмүүсийг ингээд хосуу гэж суугаад, та хоёр ингээд couple гэж суугаад, couple гэдэг ингээд та хоёр яаж танилцсан түүхээ ярьчихээд. Амар хөөрхөн түүхүүд ярина. Лах би тийчсэн анх битээр ингэжсэн гэл энэ бүр амар сонирхолтой контент хэрвээ та нар маа сонсогч нар ч гэсэн ороод үзэх юм бол Meet Cute NYC гэсэн. NYC. Yeah. Тэр бүр амар олон видео. Олчлаа. So cute. Зарим хүмүүс сонир танилцдаг те. Тэгээ ялангуяа ингээд яг энэ чинь янз бүрийн насны хүмүүс байна. Тэгэнгүүтээ яг ингээд бүр ингээд хөгшин хүмүүсийн танилцсан түүхнүүд нь бүр амар хөөрхөн. Амар яг тийм хүмүүсийн яадсан түүхүүд нь анх дурлж исэн бибиндээ дурлж исэн тэр түүхүүд нь тэгээд амар олон жил одоо ингээд relationship байгаа те гэрэлсэн өвшөө ихнэр нөхөр байцаа хүмүүс яг юу н хамгийн одоо нөгөө хүний чинь хамгийн сайхан байдаг вэ энэ төр гэл асуунгууд яг хэлж байгаа юмнууд нь бүр ингээд бүр яг нэг бүр амьдрал үзсэн те амар бүр ингээд боловсралсан хүмүүсийн хариулт өгдөг бүр амар гоё. Хариултад нэг гоё амар тийм худлаа нэг
тийм худлаа юм байхгүй. Яг бүр ингээл амар гоё. Энэ түүхүүд амар гоё. Та нар сонирхоод үзэр. Миний нөгөө Instagram дээр дагдаг хитэн юмнуудын хамгийн гоё доор нь. Саад үзээд. За үзнэ. Үзээ тэгээд хэлэх юм хэлье. Meet cutes. NYC. Би нэрээ өнгөрсөн 7 хоногт нэрээ нэг ихтэй танилцсан. За. Ажлын шугамар уулзаад. Тэгээд нөгөө өдрийн хоолны цаг болж исэн болохоор зэрэг хамт хоол идчих юм ойлаа гэдэг дөрвөл хоол идчих байхгүй. Тэгээд тэгсэн чинь зүгээр эхлээд ажил ярьж байгаа шууд нөгөө нэг одоо ингээл жоохон гулгуулаад ингээл ажил амьдрал ярьж марил гэсэн чинь ингээд хүн ингээд шал өөрөөр харагдсан юм байлээ. Одоо юу гэнэ амар энгийн бус яриа одоо ингээд ажил хэргийн холбоотой юм ярьжсэн аа. Хувийн амьдрал руугаа ороод ингээд өөртөө юм ярьсан чинь ингээд хүн шал өөрөөр харагдаад тэгэл ингээл ийм амар хатуу төрлийн хүн юм байна да гэж би бодсон байсан байхгүй. Ягаад чи ингээд нэг юм хиг ёг гэсэн тэ ингээл нэг юм ажил явахгүй юм шиг мэдэрч одоо төрөөдсөн байхгүй. За би энэ хүнтэй ч ерөөсөө энэ ажил бүтэхгүй юм байна да гэж бодож исэн чинь амар ингээд өөрийнхөө ингээд дотор байдаг ингээд юм аа ингээд уудлаад ингээд ярилцаад одоо ирсэн чинь амар өөр хүн болж харагдаад заяа. Тэг би ингээд өөрийн мэдлэхгүй бүр ингээд юугаа ярьсан байсан яванда. Дотроо бодож явдаг юм. Эсвэл тэр хүн надад сэтгэлээ нэгээд ингээд ярьсан болохоор зэрэг би магадгүй тэгэж бас гаргасан баг л та. Тэгээ сүулдэ нөгөө нэг цагийн уулзалтайсэн юм чинь 3-4 цаг болж болоо заяа. Өстө нэрэ би хизээж бүр танихгүй үнтэй бүр ингэж бүр ярьж үзээгүй заяа. Бүр тэгж удаа ярьснаа ингээд үнэхээр ингээд салмааргүй мэдрэмж төрч мөрөөл заяа. Одоо ингээд нүг тэр яриа бүр ингээд нэг заримдаа бол нэг хурдан дуусмаар гэдэг чтэй тий ингээд ёо хурдлаас нь хурдан хоолоо идэх гэх юм уу тий. Тийм юм мэдрэмж биш ингээд хоёлаа ингээд бүр хоёр талд ингээд суудсан ингээд юм яриа л тэгэл анх удаа би яг өөрсгөө хүнийг харсан баг. Ягаад гэхээр зэрэг би яг тийч харагдах гэж утсан байхгүй нэг юм анх ингээд юм яд үцхэд амар их зантай ч юм уу ингээд нэг юм яг гадаг мэддэхгүй нэг юм хийгээ гэсэн амтан. Тэгээ ингээд танилцаад үзэхээр зэрэг ингээд дотор сэтгэл нь болохоор зэрэг ингээд бас арай гайгүй дуу юм яд болцохоор те. Тэгээд хоёулаа ганц би ээжэж тараад тэгээд хоёулаа нэг хүүхэдтэй тэгээд хүүхдүүдтэй хандлаа ярьж мараал тэгээд эрэгтэй хүмүүсийн талаар ярьж мараал сүүлдээ ч нүгөө секс мекс хүртэл ярьж мараал тэгээд тэгснэ хобби моби ярьж мараал тэгээд би юуныхаа түрүүнд хамгийн их ингэсэн гинэ ярианыхаа түрүүнд таасан дээр хөл бөмбөг өнтер үзэж гин үгээл бид чи ингээл зүгээр смоток хэлж явахдаа ингээл хамаагүй юм ярьдаг штэ тэгсэн чинь окей яг л нөгөө ярьдаг юм ярьж ин да гэж бодсон гинэ. Тэгсэн чинь сүүл нь надаас чи тэгээс хөлбөмбөг үздэг юм уу гэхин зэрэг би үздэггүй. Тэгтээ асуух хэрэгтэй юм биш үү гэж тэгсэн байхгүй юу? Хүмүүс чинь тэгэл асуугаад тахал юм биш үү? Асуух хэрэгтэй гэдэг юм биш үү гэж тэгэж хэлсэн нь амар юу яасан гинэ. Энэ охин яг над чиг юм байна. Ингээд юу юм байна. Нөгөө нэг юм үзэх ёстой гэж бодож хүнээс ингэж асуудаг те. Тэгтэл яг үн дээрээ амьдрал дээр ямар ч тийм ёстой юм гэж бол ерөөсөй байдгүй. Хүн ингээл намайг чи ингээд хоббитой байх ёстой гэж тхийн. Би ягаад хоббигүй байж болохгүй юм бэ? Би ягаад зүгээр л гэртээ байх нь миний сонирхол байж болдгүй юм бэ гэдэг ч юм уу те. Тэгэл ийм ярьжсэн хоёул биенийхээ хумсыг хараалаа. Таны хумс яасан гоё эсвэл чиний энэ хумс юу юм уу гэж юм ярьжсэн. Би ч таны хумсаа боддгүй юм. Би гэрээ цэвэрлэх дуртай. Миний хобби баг гэрээ цэвэрлэх мөрөглөд гэж мэлгэсч би тийм хобби байж бол одоо байж хобби бас болж болох юм ээ гэсэн чинь үгүй яах вэ тэгэл ингээл өдөржингөө ажил мэл гэж явж байгаа л би гэртээ араал гэрээ цэвэрлээл миний хамаг юу сэрэгчдэг. Бүхэн өдрийн алжаал малжаа таалагддаг мэлдэг гэдэг ч юм уу. Ингээд амар сони ертөнцийг би гэж олж хараад тэгэл хүн намайг ингээл хүнтэй суух хэрэгтэй гэдэг. Тэгтэл яг үндэ би ганцаараа илүү сайхан амьдарч байгаа чинь би тэр хүмүүс яаж мэдчихэж байгаа. Миний амьдрал ингээд жааж чигээс өмнө ер нь бодох хэрэгтэй мэрэгтэй тэгж юм уу те би ингээд бодож ирсэн. Энэ би ингээд яг баг 30 жилийн дараа энийг ч болох юм бэ гэж бодож ирсэн би. Хүнтэй суухгүй яг нэг юм окей би угаасаа байж байгаа л ийм ч одоо яах вэ гэдэг бүр алид нэг хүлэн зөвшөөрсөн. Тэгээд ганцаараа хүн гэдгийг ч мэдчихэж байгаа те ингээд тийм ихтэй танилцсан шүү дээ нэрээ. Тэгээ амар тайвшрал өгсөн надаа. Ингээд бас дотроо жоохон бодоол идэг гэсэн юм шиг байна. Нэрээ яах юм бол гэдэг ч юм уу. Эсвэл нэрээ хүмүүс ингэж хэлж хахад би ингээд нэрээ яагаад байгаа юм биш байгаа.
хоббигүй амьдраад байгаа юм биш байгаа. Эсвэл би тэр мэдээлэлээс нь хоцроод ч юм уу эсвэл би тэр хөл өмгийг заавал үзэх ёстой. Ямар нэгэн байдлаар би тэр мэдээлэл авах ёстой энэ гэж амар хүчлээд идэх ч юм уу. Тэгж яддаг гэсэн юм шиг байна. Тэгээ би тэр ихтэй нэг 3 цагийн ярилцсан дараа амар яасан тайширсан гэх юм уу. Сонин хүн амьдралд яг тийм дайралтах ёстой хүн байсан юм шиг надад мэдэрч төрсөн шүү дээ. Сонин мод. Очих ёстой хүмүүсээсэн. Вау. Дахиж тэрэгт уулзах гэсэн мэддэхгүй. Тэгтээ тэгээд хоёул амар энжөөд байна. Холбоо ярих чадвар байгаа юу? Бага. Ажиллал дээр үргэлжлэл ах л та. Тэгтээ тэгвэл болно ш. Тэгтээ яасан гоё энэ яг анх уулзаал яриад тэгээд хоорондоо шууд ингээл ойлголцдог. Надад тийм амар анхных байсан. Яг надад бол нэг цаг хугацаа хэрэгтэй гэдэг би таарч ирсэн штэ нэг хүнтэй ингээд нэг сэтгэл төрөөр нэхэд тэгээд тэгсэн чинь ягаад чи энэ яг миний төрлийн хүн байна да гэж бодсон чи би ингээд өөрөө нийс юм шиг юм бодвол. Тэгэхээр найз чинь жоо сураад байгаа юм болов уу? Өөрөө нээж. Тийм биш баяргийн. Наач бол угаасаа ер нь л их гоё мэдрэмжтэй хүнтэй ингээд мэдхгүй ингээл шууд коннект хийх. Нэг тийм ингээд энэ хүнийг мэдхгүй байгаа гэсэн тэгээ би энэ хүнийг хэн гэдгийг мэдхгүй юм мөртлөө нэг тийм бас нэгэн хэсгийг мэддэг юм шиг те. Нэг тийм нэг мэдрэмж төрдөг юм шиг санагдсан. Би ингээд хаяа бас яг нэг зөв personality-тэй надад таарсан personality-тэй хүмүүстэй ингээд ярьж байхлаар гинт ингээд зур яриад хай гэж хэлэхэд нөгөө над руу хай гэж хэлээл тэгэл нэг тийм нэг өөр байдаг ч юм уу те. Тиймэрхүү төрлийн мэдрэмж төрөх. Тэр бол их гоё юм шиг санагддаг. Тэг яг тийм нэг connection харагдахгүй нэг юм үүсэж байгаа юм шиг те. Телепати үүсэж байгаа юм шиг. Тийм нэг telepathic connection байгаа юм шиг. Тэр бол их таалагддаг. Их гоё. Наач бол гоё л мэдрэмж байна да. Тэрэнд бол жоохон envious байна. Тийм мэдрэмж эмхтэй хүнээс авч ирсэн үү? Одоо тийм байх боломжтой болов. Шууд танилцал энэ штгээ. Энэ яг гоё хүүхэн байна гэлөө. Гоё ч вэ. Гоё гэж ялгаагүй л гэдэг. The watch энэ штэ гэдэг. Тэрийг бол эхний 30 секундэд бол ер нь мэдрэх боломж байгаа юм шиг санагддаг. Шууд зур хай гэнтэргээл тэгэхэд бол 100% бол яг мэдэрсэн юмдээ итгэж чадахгүй штэ. Тэ. Яг л нөгөө хүн адилхан байна уугүй юу гэдгийг мэдэхгүй юм чам. Тэгтээ нэг хоорондоо нэг жоохон харьцаад нэг 30 секунд, 40 секунд, 1 минут ч юм уу тиймэрхүү харьцсны дараа бол хөөе байж болно юм байна гэсэн бол мэдрэмж бол төрдөг баха гэж бодож байна. Хүндэл байдаг л хэрэгтэй хөтөө юм. Тэ? Тийм ээ. Тийм мэдрэмж төрүүлсний залуу байсан юм аа. Би та нарт нэг юм ярьж гэж. Ингэсэн байхгүй юу? Би өнгөрсөн хэдэн сар үед юм болоо. Өнгөрсөн жилийн 8 сар үед заяа. Өөр хот руу гинт явах шаардлагатай болдог байхгүй юу? Тэгээ яадیں۔ Замын одоо ингэ нөгөө унаа гэх юм одоо юунд идэх штэ нөгөө би тийш явах гэж байна. Тэгээ ингээд аваа авчиж болно шүү гэдэг тийм нөгөө нэг юм зар гаргацдаг юм юу гэдэг байхгүй юу? Аппликейшн. Тэгээ би ингээд тодорхой хэмжээний жижигхэн мөнгө төлөөд ингээд тэр хүн бензиндээ нэмэрлэдэг ч юм уу. Тэгж явж болдог. Тийм байд юу? Тийм байдаг байхгүй юу? Bla car гэж үтэй. Тэгээд яг зөв хоорондоо ингээд юм яриад явах хэрэгтэй. Тэр хүний хувьд болохоор зэрэг бензиндээш нэмэлт чинь замдаа ганцаараа хоолын замд ганцаараа явахгүй би хин нэгэнтэй юм яриад явна гэдэг утгатай. Бид нар болохоор зэрэг үнтэй нөгөө нэг тийм юм төлж явахгүй онгоц ч юм эсвэл тийм унаа манаа нэмэг төлөх шаардлагагүй дөр хэлсэн тэр жижигхэн үний нөгөө л явцдаг. Тийм аппликейшнэд өгөхгүй. Тэгээд тэрэн дээрээс би ингээд гинт маргаашны явах шаардлагатай болоод яасан болохоор зэрэг нэг зар бахаар нөгөөх төрөнд бичдэг байхгүй. Тэгээд тэгсэн чи тэр залуу окей болно би чам очоо авчи. Тэг яв гэдгээс аахгүй. Тэгэл би окей гэл ботцсон байжсэн чинь амар гой залуугаар адэрдэг байхгүй. Гэдэг чадаа. Би бүр хүшээ яс гой залуу. За тэр мэрийг гаш нэг амар яагаагүй юм. Нэг амар сүртэй хэлж мэлэрхийлээгүй тэгэл хоорондоо юм яриад хаймаа гэж талцж мэлцэл. Тэгэл хөдлөөл явлаа. Тэгээд ингээд явж явах замдаа ингээд ярьж марж байгаа юм. Яг надад тийм мэдрэмж төрсөн байхгүй нэ. Эхний 3 минутанд ярьсан юм мэдгүй ягаад чи. Хүшээ. Ягаад энэ залуу. Ягаад энэ залуу бараг хүрчээд намайг авчи эн чин бараг хувь заяа юм биш үү авахад юм бодож модох гээд. Тийм мэдрэмж төрдөг байхгүй.
За. Тэгээ угаасаа тэр 4 цаг явах хэрэгтэй байсан бит хоёр тэр хот руу. Тэгээ явж явах замдаа ингээл ялаа нөгөө чи ингээл өөрийнхөө талмалаар ярьж эхэллээ. Би ингээл өөрийнхөө талмалаар ярьж эхэллээ. Тэгээд ер нь яриа нийлээл үе нөгөө мэдрэмж жуулам ингээл нэмэгдээл гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь мань хүн ингээл өөрийнхөө юуг ярьж эхэлж байна. Одоо октод мактод ингээ уцсан ингээд байнга дуграадсан байхгүй. Тэгэл би шаалал чи чинь бүр амар ирэлтэх зэт юм биш үү гэлдэг тоххой. Тэгсэн чинь үгүй харин ийм нэг юм хоёр охин байгаа даамаа. Хоёр юм эмэгтэй байгаа даамаа тэг ингээд зүгээр ингээд уулзаад ингээд болчих гэсэн чи ингээд ерөөсөө зүгэрлэхгүй байна гэл ингээд хэлдэг байхгүй. Тэгээ яг чи надаа ингээд тэр ингээд амар зүгээр тэрийгаал нээж ярьж марж байгаа нь хүртэл ингээд надад амар юм нээлттэй амар зүгээр санагдч магадал. Тэгээд би би иймэрхүү мэдрэмжийг мэднэ. Ерөнхийдөө ингэдэг мэгдэг гэж бас өөр мөртө тохиолдсон юм ярьж мараад. Тэгээд амар нээлттэй бит хоёр ер нь бол зүг зүгээр хоёулаа байдгүй байх тухайн бохоо ярьж мараад дуусч байгаа байхгүй. Нэг нь нилээд хүмүүстэй уулздаг бол нэгдэгдэл. Гэтэ ягаад ч тэр юм амар стил ачигтай байгаа л гэсэн заа. Тэгээ ингээд зүгээр л намайг зам дээр буулгачих юм байсан юм дээр ингээл бүр зөөрчж гадаа мадааныгаа тэг ингээд нэг юм салж чадаал нэг юм тийм уулзалтайс аахгүй. Тэгээ би за энэ бит хоёр яг эргээд уулзах юм бол энэ амар гоё харилцаа болно. Тэгээд яа одоо юу гэдэг илүү ингээд гоё болоод явах хаа. Эргээд уулзахгүй бол яг ингээл ганцуудаа ингээл хоорондоо ингээд танилцаад амар гоё юм сэтгэлдүүлтэйг л би энэ тийг салгаар уулзлаа гэж бодож ирсэн. Тэгээд тэр үед л надад ганцхан нэг тийм энэ залуу юм шүү гэсэн тийм цохос бодол яг орж ирж исэн. Тэгээ тэрнээс биш бол өөр нэг тийм эрэгтэй өмнө дээр одоогийн байдлаар бол ерөөсөө тийм бодог. Тэгээ нөгөө залуутай яаж уулзаагүй л те. Зөв бит хоёр би энэ дээрээ тийм сэтгэл бичээл дууссан нөгөө хамт явхад ийм амар сайхан байсан, амар гоё байсан. Тэгээд эргээд ингээд уулзмалцахад бол дуртай яа шүү гэдэг тийм. Одоо тэр аппликейшн дээр сүүлд нь өөр өөртөндөө тийм үйлдэж болдог байхгүй юу? Үнэлгээ өгч болдог. Үнэлгээ Тийм. Тэл тийм бичээл дууссан. Тэгтэл амар гоё мэдрэмжсэн. Тэр шиг тийм мэдрэмж амар санагдчихлаа гэнт. Наад битсэн тэгмэр санагдчихлаа. Йоо бас тэглээ. Тархаж ирээд оо. Энэ шал өөр юм байна. Энэ түүхийг би яг заяад ирсэн ба заяа өөдөөсөө л өөр юм ярьж байгаа заяа. Йоо найзаа наа чи яасан юм юу мөгөө ингээд эмхтэй хүмүүс боддоо шаад өөр аддаг байхгүй. Заяа хайчч ба чи. Энэ хоёр чи өөдөөс хүлдэрээд ааха гэдэг. Амар гоё сториг битээр аалаашсан. Тэн тхинсэн. Тэр залуу тэ өөрөө ч юм руу бичээгүй юм биш үү? Ааха ингээд дуусаад. Заавчлаа. Юу нэ? Тийм биз дээ. Тэр залуу тэ өөрөө ч юм руу бичээгүй юм биш үү? Тийм одоо айл айланд дугаар нь байгаа. Тэгээ ер нь бол бичих боломжтой айл айланд нь байгаа мөртлөө айл айланд бичээгүй тэгээ за эргээд уулзвал тэр уулзахгүй тэр зүйл бас сайрцах. Зүгээр нэг телепати гэдэг шиг яг эхний 3 минутанда бодсон бодол нь тийм байсан л гэж би хэлгээ л өөрөө тэр залуу яага бичээгүй юм. Тэгээд амар олон охин мохинтой уулзгаа моментт нь би нэмж ороод явах гэдэг. Одоо биш юм аа гэхэд дараа хизэнээс дайлж марилдвал юу гэхээс биш. Жилдээ бичих нь хүлээжсэн те. Хүлээсэн шүү дээ амар. Тийм үү. Тэгээ 2 хоног хүлээсэн тэгээд за окей. Тэгээ бичихгүй яасан. Би бол яг хажууд ч юм байсан бол шууд бичих гэж хэлэх байсан. Амар тийм олон охин мохны тухай ярьчаад уу. Олон охин золомоолчдын тухай ярьж эдэр ингээд амар залгаас алдгүй болдгоо гэсэн юм ярьж ярьчаад уу. Би чиний оронд байсан бол тэгэн шүү. Би чиний оронд байсан шууд бичээл би энэ олон залуучуудын текстийг уншижсэн чи чиний дугаар гараад ирлээ. Тийм бодлоо те. Окей, надаас ерөөсөө тийм бодлоо гарахгүй хаа. Тэгснэ араас нь чи намайг дээтэнд орох юм бол би үгүй гэж хэлэхгүй. Яд. Наа чи яг ариунагийн зам биш ээ. Би ерөөсөө яг тийм байж чаддгүй. Яа тийм биш. Тэр нь бол тийм л дээ. Гэтэ нөхдөд тэгдэг юм шүү. За яг хоо тийм сайхан залуу өшөө олдох бах уу. Байх уу тий. Зөндөө одоо дэлхийд 8 тэрбум хүмүүс шүү дээ. Тэнд нь одоо тэгээд тэр шиний сайхан залуу ахад олдно ч. 8 болчлоо. Би тэгж боддог шүү. 8 болцсон шүү дээ. Одоо улам ихсэл байгаа шүү дээ. 8 тэрбум, тэрэнд нь 4 тэрбум одоо ер нь бол дунджаар эрэхтэй. Тэр 4 тэрбумын за сайн бодох юм бол за минимумаар 2.5 за минимумаар 1.7 тэрбум нь бол яг дээдлж болох насны хүмүүс байгаа. За. Тэгэхээр чамааг ингээд тэр дээдлж болох насны хүмүүсүүдийн за ер нь бодох юм бол нэг 700 сая нь бол
За муугаар бодох юм бол 500 600 сая нь бол одоо ингээл сингл явж байгаа. Тэгэхээр чиний дээдлж болох 600 сая хүмүүсийн дэлхийд дээр ингээд сингл чам хүлээг л байж байна. Би л ажилгүй тий. Тэр одоо дундаас олж чадахгүй. Тэгж хэлэх гээд 600 сая сингл хүмүүс ингээл ариуна хаана нэг л сувчгаа. Бүхэл бүтэн тим байхт чинь чи гэхэд нөгөө тим байхт чи нэг ганц машин дотороо залуу энэ гэж амар сенсац. Тэр сингл дотроос чинь бас нас масаараа яана үсттэй дээшээ доошоо гэдэг хэсгийг талыг авчаа. Бас насын дээшээ доошоо авцсан штэ. Жохон хүүхдүүдийг хассан хитрхи ахмад хүмүүсүүдийг хасчихсан те. За тэгээд тэр дунд нь за ингээд за 100 хүмүүсийн нэг нь л одоо чамтай таардаг байлаа гэж бодъё те. Тэгэхэд 700 сая одоо тэр 100 хүмүүсийн 100 хүн тутмын нэг нь одоо саяны залуу шиг байлаа гэ тэ. Тэгээд 700 сая чи 100 байх юм бол хамгийн минимумор 7 сая хүмүүс чамтай бүр ингээл харц тулаад connection үүсгэхэд бэлэн байгаа. За 7 саяудаа дийтэнд явах хэрэгтэй юм байна тий. Олохын тулд чи бодоо хамаг насаараа энэ хүмүүс тэр 7 сая залуучуудтай дийтлээд чи амжихгүй шүү дээ. Тийм олон хүмүүс single бэлэн хүлээж байна. Тэгтэл бид нар юу лээд байгаа гинэ эцэц. Тэрийг яаж л олох вэ гэдэг те. Тэгэж бодлоо бас тоогоороо бодлоо амар байгаа шүү те. Тэгэхэд ингээл 7 сая бараг төгс байж болох ингээл залуучууд дэлхийд ингээд тарчихсан. Хаан нэг газар ингээл ариун нэг мөрөдөл цосч байгаа хта. За ажилтгүй байгаа юм байна. Тэгэхээр манайхан сонсогч нараа би сингл байгаа тэгээд хүнтэй дээдлэмэр байгаа хүмүүс бол бити шантраарай. Тийм таныг бол 7 сая хүмүүс бол хүлээж л байгаа шүү. Тэрний охины бичлэг явьжсэн шүү дээ. Монгол бичлэг гэдэг охины. Хүүе хүүхнүүдээ бити юм залуучуудаа ингээд өвдөдэй л да. Ингээд гайгүй магууг ингээд нэг айтайхан хүн болгоод авчи найзлуу болоо болж өгөө сууч юм чи гэдэг тэгэхэр зэрэг урд нь очиж ирсэн охтууд нэг сэтгэлийн шахалуулаад нэг бол явуултаж моголтаад нэг бол мөнгө төрөг хараад ингээд эвдээ хийцэн байх юм аа. Битэл та гэсэн. Тэгээд боцсон. Бид нар эвдээд байгаа юм шүү залуучуудыг. Залуучууд өөрсдөө шүү. Хоёр зайдах юм шүү. Эрчүүд нөхдүүдийн эвдэл охтууд нэрчүүдийн эвдэл тэгэл баха эвдэрхийл хүмүүс байгаа юм шүү. Тэр хизээ чи юм байгаагүй юм аа. Тэр нэг л өдөр юм болсон юм. Тэр састай хэлдэг. Тэр нэг л өдөр юм болсон. Түүний бяцхан зүрхний үнийг даагаагүй. Бяцхан зүрхтэй хүн. Бяцхан зүрх. Нэг л бяцхан зүрхтэй хүн. Яхан хараа өөр хүнийг тэгж хэлж болж. Чи өөрийгөө тэгж хэлж чадах өөр хүнд. Миний бяцхан зүрхийг яаж байгаа юм бэ чи энэ гэж бодож. Чадна оо. Тэгтээ одоо ингэж хүнд эрхлэн гэхээр бүр нэг хошин шогшиг хийх очоод байгаа байхгүй юу? Ерөөс надаас гарахгүй зам одоо сүүлд хүмүүс одоо хизээ эрхэлсэн чи бүр санахчгүй байна. Тэгээ одоо ингэж эрхлэн гэхээр нэгэд миний зам биш юм шиг тий гэдэг жүжиглээд байгаа юм шиг. Бяцхан гэдэг бүр хизээч тохирохгүй юм шиг аа. Чи одоо жишээл ингээд Монгол хүнд бол одоо ингээд эрхэлж бол чадна те. Эрхлүүл. Одоо бүү мэд. Хошгоож дээ. Зөвхтгөнөөс нэг 5 юм. Гэт. Одоо ингээд тийж байгаа. Тэг яг цагаат болохоор буцаад эхэллээ шүү дээ. Яг одоо болохоор ингээд нэг том юм. Яг цагаат болохоор бид нар пи өмөр эсэн энэ гэж. Пи өмөрнө. За яшиг тэгж эхлэх гэсэн. Гэхдээ юунд л чишгэлж болно шүү дээ. Эхлэл талаар яриад байгаа юм эсвэл үгүй ээ. Би өөрөө эхлэл талаар ярьж байгаа шүү дээ. Монгол хүнд одоо жишээлбэл одоо надад яагаад ч мэдгүй Монгол хүндээ эрхлэлтэй ингээд би биний ойлгоод байт юм шиг санагдаж байгаа. Эрхлээд болоо. Арай би суу. Тэгж чадахгүй. Аха. Чи гадаад хүнтэй тэгж чадах уу? Гадаад хүнтэй магадгүй. Тэг гадаад хүн тэгж эхэлж чадах уу? Магадгүй хаа. Эсвэл илүү амархан уу? Төсөөлөтэй байж байгаа. Төсөөлөт. Надад бол ингээд Монгол хүнд тийм би гадаад хүнд бол эрхлэх бол амар яг хоо чадна л да. Угаасаа чаддгаа мэднэ. Гэхдээ арай Монгол хүнд илүү эрхлэх байхаа. Тэг санагдаад тийм. Сонсогч нар маань юу гэж бодож коммент дээр бичцгээгээрэй. Манайх эрхлэх чадварт хэрхэн суралцах вэ?
Номон байвал шидээр хэрхэн эрхэлж сурах вэ? Хэрхэн гадаад монголгүй бүгдд нь эрхэлж сурцгаа энэ гэж. Хөөе та нар тэр хиний бичлэгийг үзсэн үү? Ой, ганцхан юм уу? Бодгоо өнөрлөө гэдэг бичлэг үзсэн. So cringe. Тэр бүр яа гэдэг юм бэ? Яагаад нэг за од хэлбэрлээ. Яа нөгөө бид нэг эпизод ярьжсэн шүү дээ. Баг анхны баг OnlyFans хийсэн. Өөрийнх нь нөгөө шалтан зургийг зараад ингээд нөгөө Discord дээр зарж байгаа. Тэгээ тэр охин ингээд тийм шинэ видеонууд хийгээд байгаа байхгүй. Тэгээд чи ингээд та нар ингээд эрэгтэй хүн эхлүүлж игээд. Тэг нэг залуу цаана ингээд суулгацсан. Тэгээд тэгснэ. Fuck. Би дөрөс дуурч чадахгүй нэ. Бочгоо гаргаад үнсийн мүсэж гэлээ. Бараг үнэрлээ чиглээ. Юу гэлээ TV вэрээ oh my god. Fucked up. Тэгэхэд дуртай мөн ихтэй хүмүүс та нарыг ингээд найз охин чи ингээд ганцхан юм уу? Аль боцоо өнөрлөө өдрөгээд дэвж яах вэ? Яа даа бэ? Наач бол за юугүй. Наач бол ёстой муухай. Би бол ийм хизээч хийхгүй. Тэгтэл линк нь хаана байгаа? Тэр одоо за хараад. Энэ бол Эвэс явуулаарай хүмүүс. Би бол энэ бол өстой айгу байлаар юм байна. Гэтэ хэд яа. Гэтэ хаана нэ? Хэдэн төгрөг юм бол энэ төр гэж манай найз асууж илээ би өмнөөс нь асууж байгаа. Тийм персоналиттэй юу? Үгүй тэгж эрхэлдэггүй юм уу та нар найз охтуудаа эксүүд эрхэлж байгаагүй юм уу? Та нарыг эрхлүүлнэ гэхээр яах вэ? Ингээ хил мэлээ хадж ярих юм уу? Эсвэл яах юм? Тэр чинь тэгэл хоёр хүний хоорондын юм биш үү? Нууц гэж. Гэтэ ирчүү чинь тэгдэг үстэй. Хооронд бол юу нөхш өмгүүд амьдрал ажиллаа найз их нэрсэн чинь миний наашир айлан цоя. Тэ би сомор анусэт нэ гэд. Тийм байдаг юм биш үү ихтэй. Эмхтэй хүн дээр зад ирэхлээл. Гэтэ тэрийг хүлэн зөвшөөрөхгүй штэ. Хамгийн гол нь. Би бол чам тэгээд эрхэлдэг гэдэг хэлэхгүй штэ. Эрхлүүлдэг хүн л мэдчихэж байгаа яаж эрхэлдэг юм. Тимээ. Них бүгд мэдэх албагүй тий. Яа хүлэн зөвшөөрөхгүй юм чинь. Асуух юм бол үгүй л гэж хэлнэ шүү дээ. За. Найз охин доо их нэртэй эрхэлдэггүй. Үгүй. Би бол эх хүн. Би бол гэр бүлэд хийжээдэг мэжээдэг. Яг гэртээ очсон ч нэг банштай чам юм энэ гэж. Нэвэл бол чадах байхаа эрхэлж. Үнэ амар эрхлэх. Чүн идэв. Мо бэри гэд. Нүг сексиго ээлтэй гэсэн. Ээлтэй босчлоо штэ ээлтэй гэсэн. За. Тийм. Тэр эхлүүлж байгаа хэлбэрүүд ээ. За гэж байгаа юм. За тэгэл одоо яадын чи тэгэл одоо тэр юм одоо төсөөл та. Ой тэгш юм уу? Oh my god. За энэ өнөөдөр эпизод юу болов явчаа. Манаха. За. За энэ ингээд одоо ингээд ийм сайхан одоо сенсацтай мэдээгээр ингээд хэдүүл өнөөдрийнхөө эпизодоо өндөрлөх үү. За манайхан тэгээд эпизод нь таалагч нөө. Таалагч юм бодол тэгээд бол. Шөвшгэн бодолоо манайха. Далалаа гэж. Далалаа гэж. Өш. Энэс өмнө нэг юм хэлчихв. Тэр нэг улсын хурлд нэр дэвшдэг нэг залуу юм байна шүү дээ. Мандуул гэдэг. Тэр ингээд эхлээд нэг видео хийсэн байгаа байхгүй. Нөгөө лодо самбуу нэг видео гаргаад тэгсэн чинь тэрийг DC гэдэг юм шиг лээ. Нэг видео хийчихсэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс энэ хилээ хатсан юм чи энэ төр гэдэг хүмүүс авир игцсэн чи дахиад нэг видео хийсэн чи сабтайтл хийсэн доо. Яна тэр шиг болох гээд яг. Яах нь доор сабтайтл шүү ээ. Эпизод таалагдсан доор нь биччихсэн үү? Доор би бол чинь энэ дугаар таалагдсан уу та бүхэнд? Тэр орчуулалттай юу? Өөрөө орчуулж ирсэн үү? Тийм. Надад гоогүй наад доор нь сэтгэл хангалуун байлаа энэ гэж.
Хүнийг тэгээд сабтайтл хийлгэхдээ зовоо аваарахаа. За зүгээр явъя. Өнөөдрийн эпизод сабтайлтай байх нь шүү дээ. За ингээд өнөөдрийн эпизод өндөрлж сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Бид бол өнөөдөр ингээд заяагүй эпизод байлаа ч гэсэн бид нар заяагийн тухай ярьсан учраас сэтгэлд маань заяа бол хамт байсан гэж бид бол бодож байгаа. Тэгээ та нарт гэсэн бас ингээд заяа тэнд богонд дээр арх хүчсэн ч гэсэн гэж тий. Нэг заяа хэдийжсэн заяа тэнд богонд архтаа шоудаад мань горыг мартчихсан явжсэн ч гэсэн бид нар бол заяагаа мартаагүй өнөөдөр. Тэгээ та бүхэн ч гэсэн мартаагүй байгаа гэж бодож байна. Тэгээд сансан бодсон таалагдсан юм байх юм бол коммент дээр бүгдээрээ бичиж үлдээцгээгээрэй. Зайд хайртай бол зайд хайртайгаас коммент дээр бичиж үлдээгээрэй. Тэгээд бид нар хайртай бол subscribe бодноо дахиад битгий мартараа гэж сануулж хэлмээр байна. Дээрээс нь Instagram дээр бид нар постлдог шүү тийм ээ. Instagram дээр follow дахиад битгий мартараа гэж сануулж хэлж байна. За ингээд энэ эпизодд хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараа хоёр талгаа эхлүүлж өчээрээ. Дараа дуусцгаая. Азя подкаст баярлалаа. Баярлалаа. Дөрүүлээ уулзъя. Бай. Дөрүүлээ уулзъя. Баяртай. Одоолаа уулзъя.